Нөгөө кино энэ төр үзэхээр одоо ихэнхдээ нөгөө амар баян айлын хүүхдүүд нэг амар аз жаргалгаа байгаа л эдэн штэ. Тэгээд тэрнээс ингээ хараад ахаар хүн ингээд илэг бүтэн байгаад тэр өмсөж идэх хоол нь тэгээ бүтэн байна гэдг нь бол тэр хүн аз жаргалтай амьдрах ёстой гэсэн үг биш. Тэгээд сэтгэл зүйн хэрэгцээ гэж бүр амар чухал юм байна. Тэгээд зөвхөн нөгөө аав ээжигээ хүлээгээд байлгүй бас өөртөө төрүүлж алхмаа их нь айгуу чухал юм байна шүү. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Одооний энэ хүүхдүүд подкастынхаа 4-р дугаартаа бүгдээрээ тавтай морил. Өнөөдөр бид нэр гэр бүлийн 5 харилцаа хэмээх сэдвийн дор ярилцаад бэлэн болоод байгаа. Ерөнхийдөө энэ дугаарыг сонсож байгаа ихэнх хүмүүс энэхүү асуудалтай нүүр тулгарч исэн гэдэгт итгэлтэй. Тэгэхээр энэ гэр бүлийн харилцаатай холбоотой бүхэл асуудлуудын талаар бүгдээрээ ярилцаж үзье өнөөдөр. За тэгээд юуны өмнө зочдоо танилцуулъя те. За тэгцээ өнөөдөр манай подкастэнд орлохоор Шинэ Монгол Ахлах сургуулийн нийгмийн ажилтан үүрзэх Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгээс сэтгэл зүйч Мөнх Дэлгэр, Шинэ Монгол карьер төвийн хөгжлийн ажилтан Дулам Сүрэн мөн Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн гэр бүл судлаач нэм цэцэг нар хүрэлцэн ирээд байна. Сайн байцгаана уу? Тавтай морил. Сайн байцгаана уу? Сайн уу? За та бүхний сонсогчдоор бидэнд 4 дахь багш нэмэгдсэн байгаа. Бүгдээрээ алга ташин ухтаавцгаая. Маа подкаст тавтай морил. Гэр бүл судлаачлаа. Өнөөдрийн дугаар гэр бүлийн харилцаатай холбоотой учраас яалтчгүй манай Эрдмийн хүрээлэнгийн гэр бүл судлаач Нямка маань хүрэлцэн байгаа тийм ээ. За Нямка маань бас хүүхдүүдтэйгээ мэдэрчлүүл гоё ах тий. За энэхүү подкастыг сонсож байгаа бүх хүүхдүүдтэй залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр та нартай туслах, дэм болох тийм ээ. Асуултанд нь өөрөөсөө асуугаад хариулж чаддаггүй тэр асуултанд жоохон ч гэсэн хариулах үднээс энэ подкастэнд одоо нэгдэж байгаадаа маш их баяртай байна. Багшнараасаа ч гэсэн асууя л та нар гэр бүлийн таагүй харилцаатай бас хэрэг тулгарч Өсвөр насндаа юу? тий. Бэсо. Баяр тэгсэн байсан тэгсэн штэ гэл. Наад зах нь ингээл нөгөө ахлах ангид ахтаа юу яадаг гэсэн штэ. Хогоосгаад ирээ гэл тийм гадаа найзууд байх ч юм уу тий эсвэл интернет ормоор санагддаг ч юм уу. Тухайн ямар нэг wifi энэ байдаггүй. Тэгэл хогоосчаад ирээ гэл гараад 30 минут гарчаад ирдэг байсан. Тэгэл ороод ирэхээр ээж хоёр хогийн сав нөөч ч юу гэл. Тэгээс бол ингээл нэг айгүй үл ойлголцдог юмнууд бас байсан. За тэгвэл бүгдээрээ одоо хамгийн ихнийхээ кейс рүү орцгаая те. За тэгцээ манай хамгийн анхны кейс. За би одоо уншиж өгье. Эцэг эхийн түргэн уур хилэн зүгээр л миний хүүхэд тэгэрэ гэх юм дээр хөөе чи хийлдэ юу игээд гүлийгээ суугаа байгаад юм. Хичээл намаа хийж байна уу хийгээч чамтай яаж чарцсан яадаг юм. Одоо байдлаа чамд загнуулах юм уу? Аятайхан байгаарай. Ингэхгүй бол тэгин шүү. Тэгэхгүй бол алдсан шүүч гэдэг. Надад манай аав ээж ингэж муухай харьцаж байгаагаас нь болоод уурлаад гомдож байхад яасан юм хийгээд уурч үрээд байна уу? Аяхтаа уурч хөрөгчхүү. Иш чаваас гэх мэтчлэн амар муухай хорон үгээр дарамжилдаг. Зүгтэг асуудал байдаг. Хүүхдтэй аятайхан таймнаар хэлж ярилцаж болох юм дээр ингэж юугүй уурлаж сандрах нь яад ч юм маш их гомддог. Үүнээс үүдээд тэр өдөржингөө магадгүй тэр саржанга мартагдахгүй гомдож стрессдэг гэсэн байна. Энэ кейс бол миний мэдхийн өсвөр үеийнхэнд маш их тохиолддог кейс. Яагаад тэгдгийг мэдэхгүй ч гэсэн одоо манай эмээ өвгөөс эхлээл манай аав ээж ингээд зүгээр сууж байхад хүн загнаад байдаг. Зүгээр гэртээ зүгээр сууж болохоо болчихсон. Тэгээд тэрийгээ ингээд аав ээж хоёртойгоо сайхан харилцаад ярилцаад ойлголцыг гэхээр ингээд яагаад юм бэ ойлгож өгдөггүй. Тэгээд одоо энэ дээр яг гарч штэ тий нөгөө ясаа ажил хийгээд уур нь хөрснөөгөө яг үндэ тэр чинь ажил хийгээд хийж уур хөрөхгүй штэ зүгээр тэр ажлыг хийгээрэй гэж хэлж байгаа байдалтай л уур урж чад ерөөсөө тэрийг ойлгох гэсэн даа. За тэгээд багшраасаа зөвлөгөөгөө сонсъё тий. Тэгээд За тооёроос асуумаар байна. Сая хэлж штэ мараа ажил хийсэндээ биш
Зүгээр тэгж хэлж байгаа тэр одоо хандлаганч гэдэг юм уу? Тэрний хажуугаар хэлж байгаа ингээд та нарыг хайда үл хүндэтгсэн ч юм уу тий тэр үгнүүдэд нь гомддгоо гэж штэ. За тэгвэл ээж авдаа хэлж үзсэн үү? Ээжээ би таныг ингэж хэлэхэр чинь л гомдож байгаамаа тэрнээс ш энэ үйлдэлийг хийсэндээ гомдоогүй уурлаагүй маа гэд. Тийм ер нь айгүй олон хэлсэн тэгээд сүүлдээ ингээд ойлгох юм байлээ. Гэтэ яг энэ нөгөө кейс дээрээ харахаар одоо чи аав ээжтэй заах юм уу те чамтай яаж чарцсан яад ингэсэн тийм ингээд гарч Нөгөө ирсэн. өөдөөс нь та надтай ингэж харьцаж байгаа болохоор би ууралж штэ гэд тэнгүүд ингээд чи одоо яагаад хүний өөдөөс тайлбар тавиад байгаа ингээд тэгэл уурлаад эхэлдэг байхгүй юу? Аха. За энэ дээр болохоор энэ яг энэ кейс дээр ярихад бол ээж аав нь өөр орчинд өсөж төрнсөн. За тэгээд тэр ээж аавыг бас өөр нэгэн ээж аав буюу одоо тухайн хүүхдийн маань эмээ өвөө хүмүүжүүлсэн байгаа шүү дээ хоёр талын тий. Тэгэхээр тэр хүмүүсийн хүмүүжлийн арга барил, тухайн амьдарч байсан нийгмийн орчин, соёл, хүмүүсийн хандлага гэд маш олон зүйлүүд энэ хүүхдийн энэ кейсийн эзнийх нь ээж аавын харилцаа хандлагыг ингээд бий болгочихсон байна. За тэгээд тэр хоёр хүн бас ингээд гэр бүл гээд яг энэ гэр бүлийг үүсгээд бас нэгэн өөр тийм уур амьсгалтай одоо харилцааны бүс орчин үүссэн байгаа байхгүй. Тэгэд яг энэ үе дээр болохоор зэрэг эцэг эхчүүдийн гаргадаг түгээмэл алдаа бол яг энэ кейс дээр харагдчихэв. Хүүхдээ юунаас болж одоо дургуцаад байгааг нь анзаарахгүйгээр өгсөн үүрэг даалгавраас маань болж л эсвэл намайг эсэргүүцчихэл ингэж байна. Одоо зөрүүдлээл ингэж байна гэдэг тэр одоо хөвшмөл хандлагаараа хүлээж авах. Яг юунд бухимдаад байгаа, юунд уурлаад байгааг нь ойлгохыг хичээхгүй байх. Нөгөө талаасаа хүүхэд маань ээж аваагаа бас сайн ойлгож, өөрийгөө бүрэн дүрэн ойлгуулж чадахгүйгээс энэ одоо үйл явдал үүсч байна уу гэдэг зүйл анзаарагдаад байна л да. Тэгэхээр энэ хүүхэд маань бол илүү ярилцах хэрэгтэй шаардлага байна ээж автайгаа. Яг уу дийлэнх гэр бүлүүд тийм ярилцдаг соёл харьцангуй төлөвшөөгүй байна л да манай улсад. Гэхдээ энэ хандлагыг хэн өөрчлөх вэ гэвэл та бүхэн өөрчлөх бас боломжтой байхгүй юу? Ээж аав нь харж чадаагүй бол чи өөрөө энэ алхмуудыг баг багаар хийж эхлэх нь сая Мари хэлж штэ маш олон хэлжээж ойлгодог гэх тээ нэг удаа хэлээд ойлгохгүй анзаарахгүй хана штэ хүүхэд гээд чамаг одоо дутуу үнэлдэг ч гэдэг юм уу те насан туршидтай үед ингээ хүүхдүүдийг арай жоохон дутуу үнэлээд байх хандлага бас байдаг. За ингээ чиний хэлж байгаа үгийг эхний удаа анзаарахгүй байлаа гэхэд хэд хэдэн удаа одоо чи өөрийгөө ойлгох гад ингээ хэлж байгаа үг юм бол аав ээжүүд анзаарч эхэлдэг. Тэгээд чамаг ойлгох боломжтой болдог. Тийм болохоор та хоёр энэ хүүхэд маань илүү сайн ярилцаасай л гэж хүсэж байна. Ээж автайгаа айгуу тийм тохиромжтой нөхцөлийг боломжийг одоо ашиглаад тийм ээ аав ээжинд маш сайхан тайван одоо орон хоолой эзний дараач гэдэг юм уу тийм маш тийм аятайхан уур амьсгалтай үед ингээд өөрийгөө ойлгуулахыг хичээж ярилцах алхмуудыг хийгээсэй л гэж бодож байна. Тэгээ нэг удаа ярилцахаар бол амжилттай болдгоо шүү. Одоо шантрахгүй л одоо ээж автайгаа ярилцаж ойлголцохыг хичээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээ энэ дээр манай гэр бүл судлаач маань бас гоё үнцэнтэй зөвлөгөө өгөх байх. За тэгэхээр энэ кейс дээр гарсан хэрвээ хүүхдэд хандаж биелэхэд хэдэн удаа аав ээж энэ тий одоо нэг үгийг хэлүүлсэн бэ одоо шууд аав ээж бол нөгөө чи тэгээ чи ингэж гэхээс илүү эхлээд бол нэг аятайхан хэлсэн байх. Хэдэн удаа хэлүүлээд аав ээж нь гэж бухимдаад байна гэдгээ бухимдуулахаар үг өөртөө одоо нэг хэлүүлээд байна гэдгийг бас харах хэрэгтэй. Одоо анзаарах хэрэгтэй байхгүй юу? Бас би дийлэнх эцэгхийг бас ингэж шууд одоо нэг хүүхдтэйгээ харьцдаг гэж бол хэлэхгүй. Дээрээс нь аав ээжийн хувьд одоо тухайн хүүхэд маань өсвөр насны хүүхэд маань хүүхэд хэвээрээ л байгаа. Хүүхэд хэвээр нь л харагдаж байгаа тийм ээ. Одоо би нас биенд хүрж ийшүү гэдгийг бол аав ээж хүлээж авахаас илүү энэ бол миний хүүхэд буруу зам руу орчихгүй дээ. Буруу хүүхэд найз нөхдөө одоо нөхөрлөхгүй дээ. Энэ бол ажил сурах хэрэгтэй гэдэг байдлаар л хараад байгаа. Тэгэхээр энэ дээр сайн нэг мөгтгөр хэлдэг шиг одоо нэг ярилц ойлголц тэгээ өөрийгөө илэрхийл ер нь эцэг эхтэйгээ хэр сайн ярилцдаг вэ гэдэг. Тэгээ ямар орчинд ярилцдаг вэ? Магадгүй нөгөө тохиромжгүй үед ярилцсан одоо ярилцлага маань яг хөө нөгөө үйл ойлголцол хэрүүл маргаан ч юм уу те асуудалд нөгөө ерөөс нөгөө шийдвэрт хүрч чаддгүй шүү дээ. Тэгээ ер нь нэг аливаа нэгэн асуудал яагаад нөгөө одоо нөгөө өнгөрсөн асуудлууд одоо ингээд энэ кейстэй гарч ийн л бас ингээд айтайхан байгаарай ч юм уу те.
ингээд нэг өнгөрсөн боссон асуудал яагаад одоо цаг дээр яригадаад байна гэхээр ерөөсөл нөгөө өнгөрсөндөө асуудлаа шийдэж чадаагүй гаргалгаа гаргаагүй учраас өнгөрсөн тэр нөгөө нэг хэрүүл маргаанч бай асуудлууд нь одоо цагт гарч ирээд байгаа. Тэгэхээр ямар нэгэн асуудлыг эцэг эхтэйгээ яг ингээд өөртөө тийм ээ чамд сөрөг мэдрэмж төрүүлсэн бол тэрийг яг цаг тухайд нь эцэг эхтэй хэлээд яг би энэ дээр те яг хуу тоо ингээд бухимдсан байж болно, тоо би бухимдуулсан байж болно. Гэхдээ надад одоо ийм байлаа шүү гэдгээ бас нөгөө хүүхдүүд маань эцэг эхтэй өөрийгөө ойлгуулж авах хэрэгтэй. Магадгүй нөгөө нэг хитрхи ингээд аав ээжигээ ингээд сүргээр харчаад татгахшгаа за одоо юу ч хэлсэн ч нэмэргүй намайг ойлгохгүй юм чи ингээд өөрийнхөө дотоод мэдрэмжийг ингээд илэрхийлэхгүй яваад эцэг хэн ч гэсэн сүулдэ нөгөө нэг өөрийг та надад нөгөө тий ойлгохой болно шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг тэр сөрөг мэдрэмж аваад байгаа асуудлаа цаг тухайд нь хэлээд аав ээжтэйгээ ярилцаад тэгээ дандаа шийдвэр төрж явах хэрэгтэй. За маш их баярлалаа. За одоо би дараагийнхаа асуултыг асууя. Энэ яг бидний нөгөө судалгаан дээр бол ирээгүй ч гэсэндээ миний айгүй их анзаарчихсан юм баггүй. Facebook ингээ ухаан авчихсан чинь нөгөө бидний тохиолдсон өмтгөө хөгжилтэй явдлаа тэгээ групп байдаг штэ. Тэгээд тэн дээр нэг ихч хүүхдээ ингээ даалгавраа ихгүй ахаар нь толгойроо нийт уншсан чинь манай хүүхд ингээд би ийм хүчирхийлэлтэй гэрт амьдарч чадахгүй би 108 дууд мод гэж тэгсч хүмүүс ингээд хотооны хүүхдүүд ийм яасан ингээд зодчил хүмүүжүүлэх хэвээр тэргээд тэгсэн байсан. Тэгэхээр монголчуудын 66.7% нь ингээд хүүхдээ бие махбодын байдлаар хүмүүжүүлдэг юм байна л та. Тэгэд энэ юу ч нэхэр одоо нэг цохоод авах юм те саяны тэр толгойр нь тунших юм уу. Тэгэд тэр яг зодоод тэгээд ах нь яг зөв зүйл мүү юм уу те. Тэгээд бас саяны нөгөө тэр хүмүүжүүлэхтэй ашигладаг тэр гар өрөх болоо яг гэр бүлийн хүчирхийлэл хоёрын ялгаа тэр зааглаж байгаа юм нь яг хаана гэдэм болоо. За тэгэхээр энэ дэр нөгөө нэг яг юм тогтцоо ойлголтууд нийгэмд яваад идэх тийм ээ. Монгол хүмүүжил бол Европын хүмүүжлээс өөр хүүхдийг бол тийм нөгөө нэг зодож шийдгэх нь бол буруу гэдэг ч гэсэн хүмүүс ингэж ярьдаг ч гэсэн нийгэмд бол энэ бол хүлээмжшүүлэгдсэн байдаг. Хамгийн энгийн судалгаа нөгөө 5 хүртэлх насны хүүхдүүдийн 5 хүүхд тутмын 3 нь ерөөсө хамгийн анх нөгөө хүчрхийлд өртдөг гэж байгаа байхгүй юу? Ямар хүчрхийлд өртдөг гэхээр дандаа нөгөө нэг хамгийн энгийн жишээ нь эцэгчүүд нь бүксэн дээр нь алгацсан байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээ бага наснд авсан тэр нөгөө нэг айдас төвшөр нь нас бие гүйцэн хонь нэлэрч гарч ирдэг. Энэ юу гэсэн үг гэхээр 3-6 насны тухайн хүүхэд маань юу мэдэрч ерөөсөө нөгөө 18 нас хүрээд энэ хүн ямар хүн болох вэ гэдэг төлөвшлэн 3-6 наснд 70% тавигддаг байхгүй юу. Тэгэхээр тухайн үедээ айдас төвшөрийг мэдэрсэн хүүхэд 18 нас хүрээ нас биеинд хүрээд гэр бүлтэй болоход нэг бол хүчрхийлэгч, нэг бол хүчрхийлүүлэгч болж хувирдаг байхгүй юу. Ийм хоёр замл идэг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд нэхэр нөгөө хүүхэд ахуй насандаа нөгөө тухайн хүүхэд маань өөрөө тэр зодуурыг энэ бол хэвийн үзэгдэл, энэ бол энгийн асуудал гэдээ ойлгосон бол гэр бүл болоод өөрийнхөө хүүхдэд ч гэсэн энэ бол хэвийн эн чинь зөвхөн хэвийн үзэгдэл штэ. Ингэх юм бол миний хүүхд ойлгоно. Намайг ч гэсэн тэгжсэн штэ гэдэг байдлаар асуудал хандна гэсэн үг байхгүй юу? Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг маань өөрөө юу гэсэн үг гэхээр ерөөсөө гэр бүлийн гишүүний хэн нэгэн тийм ээ хүч эрх мэдлээрээ дамгаалan, дарангуйлан эрхшээлд оруулаад тэгээд гэр бүлийн тайван амгалан байдлыг одоо алдагдуулах энэ үйл явцыг гэр бүлийн хүчирхийлэл гэж нэрлэнэ. Тэгэхээр нэг бодлын гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол маш тийм өөрийн тий бүх одоо гэр бүлийн гишүүдээ сэтгэл зүйн дарамтанд оруулж өөрийг хараад байлгадаг. Жишээ нь одоо нөгөө хань ижлийнхээ ажилд нь явуулдаггүй харддаг ч юм уу тий хүүхдээ гадагшаа гарах гэж чи хайч гадаа чи гэр орноо цэвэрлэл дүүгээ хар тэгэл уцыг ингээл байнга үзэх ч юм уу тий энэ бол хүчирхийлэл. Харин тэр нөгөө нэг зодож хүмүүжүүлээд байгаа зүгээр энэ уламжлагдсан энэ ойлголт байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар энийг яаж байхгүй болох вэ гэхээр өөртөөс эхлэх хэрэгтэй. Гэр бүл олцоод зодож шийдэхээс өмнө бодох хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Сая юу болоод өнгөрөхтэй? Яагаад заавал би одоо тий нөгөө хүүхдээ одоо тий гар хүрснийгаа дараас яагаад гар хүрч ахаад гар хүрхэнд бол би яах ёстой вэ гэд залуу гэр бүлүүд маань залуу ээж аауд маань бодох хэрэгтэй. Өөрийн мэдгүүл гар хүрчдэг. Заримдаа ийм зөвлөгөө авах гэж хүмүүс ирдэг байхгүй юу? Хүүхдээ өөрийн мэдгүүл гар хүрчлээ. Би ингээ гар хүрээ гэж бодоагүй. Гэхдээ би ингээ хүүхдээ гар хүрсэн ингээ тэгдэг байхгүй юу? Тэгэхээр энэ маань яаж нэхэр нөгөө нэг хүүгээд ахуй насандаа амссан
тэр нөгөө зовлон бэрхшээл нас бий гүцэн илэрч гарч ирдэг гэдэг энэ нөгөө онлын юм ойлголт маань одоо онлын зүйл маань ингээд амьдрал дээр ингээд хэрэгжээд одоо энэ онл гэдэг чинь өөрөө нөгөө нэг практикаас гарсан зүйл шүү дээ. Тэгэхээр эн чинь ерөөсөө ингээд бага насны амсан зовлон бэрхшээл нас бий гүцэн илэрч гарч ирдэг гэдэг л ойлголт тахгүй юу? Тэгэхээр ер нь бол буруу л гэсэн үг юм байна шүү дээ. Би ч гэсэн хаяа уур муур хүрхээр дүүнэр мөнөр байгаа тэгээл. Тэгэхээр ер нь бол буруу юм байна те. За зөвлөгөө өгсөн багш нартаа баярлалаа. Дараагийнхаа кейс рүү хамтдаа орцгоё. Аав ээжийн байнгын хэрүүл маргаантай дүүнэрийг тоохгүй байнга нэг нэгэндээ найддаг. Үүнээс болоод хичээлдээ олигтойж анхаарч чадахгүй дүүнэрээ харах өдөржин гэрийн ажилд баригдаж өөртөө цаг гаргаж чадахгүй стресстэж байна гэсэн байна. Энэ бас манай өсвөр насныхны дунд тэр ялангуяа айлын томуудад маш их тохиолддог байх. Ингээд харжаангууд чи тавталган цуугаач гэдэг юм. Би одоо дүүгээ харах ёстой гэд явах жишээний эсвэл тэрнээс ч өөр зөндөө олон тохиолдолд байдаг байх л та. Тэгвэл ингээд эцэг эхийн одоо бага хүүхдээ том хүүхдээ найдаад ч юм уу бие биедээ найдаад тэрөөсөө хүүхдүүдэд тоохгүй ингээд тиймэрхүү байгаад байвал одоо би өөрийнхөө өсвөр насны хүүхдийнхээ хувьас үнийг нь яаж одоо ямар үйлдэл гаргаж ийж үнийг нь зогсоох боломжтой бол эцэг эхтэйгээ харилцах. За би ямар ч нэг маань юу яах вэ те багш нь болохоор яг энэ дээр эцэг гэхэд хандаж бас яг хэлмээр байна. Яг энэ үед болохоор нөгөө аав хэрвээ та аав байвал та магадгүй охинноо те ирээдүйн одоо гэр бүл мэдээж охин чинь хүү чинь мэдээж айлын нөгөө эхнэр нөхөр болно те хань ижилтэй болно хүүхэд ижилхэн аав болно. Тэгээд энэчнээс юу харагддаг гэхээр хэрвээ аав арх уудаг гэр бүлтэй хүчирхийллийг үүлдэгч байх юм бол танаас харж байгаа охин чинь одоо өдөр болгон тэрийг харж байгаа шүү дээ ямар нэг байдлаар харсан л бол эргээгээд энийг өөрийнхөө амьдрал дээр яг л бий болгодог. Түрүүн бас Нямка агш маань хэлжсэн те энэ бол бүр ингээд нөгөө нэг судалгаан дээр ч гэсэн батлагдсан. Яг хүний ингээд дадал бол тийм ээ л та. Тэгээд тэр нь яадаг вэ гэхээр нэг бол нөгөө нэг ирчүүдийг бол одоо ингээд ирчүүдээс байнга айдаг болдог гэсэн үг. Одоо бол нөгөө яг ингээд өсвөр насндаа ерөөсөө мэддэхгүй те гэр бүл ингээд хэрэлдээл уралдаж байгаа юу ч мэддэхгүй. Гэтэл яг хань ижлээ сонгоход болохоор тархин доторх тэр нөгөө байнгын дадлуулсан зүйлсүүд нь болохоор яг нөгөө хүчирхийлэгчийг өөрөө хайж очиод гэр бүл болчдөг гэсэн. Хэрвээ эмэгтэй одоо нөгөө эхнэр нь байнга одоо нөгөө нэг хүчирхийлүүлэл байх юм бол нөгөө эрэгтэй хүүхэд нь ээжээсээ юу хардсан гэхээр сул доройтой л би суух хэрэгтэй мэн гэдэг ийм сэтгэлгээг ерөөсөө шууд тархинд нь суулгадаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэрвээ аав ээж та яг энийг сонсож байгаа бол таны хүүхэд таны гаргаж байгаа үйлдэл бүрээс одоо нөгөө альва зүйлийг нөгөө шууд ингээд суур сэтгэл зүйд нөлөөлж идэг учраас та яг хүүхэдтэй үл хайхрлыг явуулаад байгаа бол таны хүүхэд бас үл хайхрагч эцэг их болох магадлал өндөртэй. Нэг бол маш илүү ширүүн дөрвөн ч юм уу те. Тийм учраас таны энэ гаргаж байгаа үйлдэл болгоно бас аюулсан анхаардаг байгаарэ. Ирээдүйн хүүхдээ яг ямар байхыг хүсэж байгаа. Таны мөнгө илүү чухал юм уу? Амьдрал дээр чинь илүү одоо үр хүүхэд чинь чухал уу? Эрүүл мэнд чухал уу те? Энэ бүхнийг аюулсан ээж аавд бас бодох хэрэгтэй юм шиг. Өнөөдөр заримдаа ингээл хүүхдүүдээсээ ингээл сонсч идэг л да ингээд энэ бол нөгөө байнгын амьдрал дээр болдог байх гэж боддог. Би чамайг те аюул сайхан амьдруулах гэж чиний барыг ингээд нөгөө хүснэр чинь ингээд аюул сайхан байлгах гэж би чамайг ингээд сургуулийн төлбөртэй сургуульд сургаж байна. Чи тийм учраас одоо хичээлэл хий, өөр юм чи юу ч хийхгүй ч гэдэг юм уу тий. Гэтэл хүүхдэд бол илүү тэрийг хүсээгүй шүү дээ. Хүүхд өөрөө ч тэрийг яг ингээд чин сэтгэлээсээ хүснэ гэвэл та бас магадгүй өөрөөсөө асуугаарцаа гэж хүсэж байна. Та л өөрийнхөө нөгөө хүсэж байгаа зүйлийг хүүхдэд өгөхийн тулд бас магадгүй нөгөө нэг шахдаг шүү. Зарим тохиолдолд бас тийм байдаг. Бас нөгөө талаасаа гэх юм бол ээж аавд бас юу гэдэг вэ гэхээр хоолыг нөхцөн тий одоо юу гэдэг лээ бүтэн одоо нөгөө багшны одоо чам мөр бүтэн байлгаж байна гэдэг. Тийм яг үнэ нөгөө мөр бүтэн тий хоол унттай байлгаж байна. Унт хоорон гэр чинь байна. Чи юугаар дутсан тий тэгэл би одоо ингээл айгүйх ажилттай ингэж ярьдаг бол уучлаарай тийм ш. Харин ч хүүхэд яг энэ үе дээрээ энэ бол баг дунд нас гэхгүй ахлах нас гэхгүй бүх насны хүүхэд таны хайр халамжаар зүтгэж шүү. Тэрийг илүү анхаараасай. Таныг яг нүдрүү нь хараад өөрийг нь сонсох тэр мөчийг л хүлээж идэг. Тэгэх юм бол тэр нь өөрт нь илүү
одоо намайг ойлгох юм байна, намайг сонсох юм байна гэдэг тэр мэдрэмжүүдийг авдаг учраас ээж аавдаа бол илүү энэ дээр бас анхаараарай гэж хэлмээр байна. Яг зөв. Сая өөрөө багшийн хэлсэн чинь. Яг зөв баггүй юу? Энд дэр нэмэхэд сая өөрөө багшийн хэлээд байгаа чинь тухайн хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ байгаа байхгүй юу? Тэр хүүхдийн бие махбодын хэрэгцээ байна тий. Одоо хооллох, оюуны хэрэгцээ байна, сурах ч гэдэг юм уу тий. А түүний хэрэгцээ сэтгэл зүйн хэрэгцээ. Халуун дулаан уур амьсгалтай гэр бүлд тийм ээ хайрлагдаж, хүндлэгдэж өсөж байгааг мэдрэх тэр хэрэгцээ хүүхдэд байдаг шүү. А энэ хэрэгцээг гихвчлэн одоо нөгөө бас аав ээжийг нэг талдаа буруутгах нь бас өрөөсгөл байд юм а хүүхдүүдээ ингээд сэтгэл судлаач дээр аав ээжүүд чинь бас ингээд хүүхдтэйгээ яаж харилцах вэ гэж ирдэг байхгүй юу. Тэгээд ингээд харахаар чинь маш их ажилтай заавгүй. Гэтэл нөгөө хүүхдүүд маань бас ингээд сэтгэл зүйн хэрэгцээ хангагдах шаардлага байна шүү дээ. Энэ одоо юугаа хүмүүс ингээд маш бага зохицуулдаг байхгүй юу. Эсвэл ажилтаа анхаарна би одоо хүүхдүүдээ дулаан гэрт гэдэг юм уу те одоо юу гэсний нийдүүлээд хүссэн сургуульд нь сургамаар байна гэд ингээд заавгүй байдаг. Гэтэл нөгөө талд нь ингээд айгүй их бизнесийн хувьд ашигтай ажилласан ч гэсэн нөгөө талд нь хүүхд нь одоо сэтгэл зүйн хувьд ганцаардмал одоо хайр халамжаар дутаж өсснөөр эргээд харилцааны зөрчилд ордгоо. Тэгэхээр энэ дээр хүүхдэд ч гэсэн аав ээжүүдэд ч гэсэн анхаарах юм байна. Бас яаж харилцахаа мэдхээ болцсон байдаг байхгүй юу? Бүр ингээ удаан хугацаанд одоо харилцахгүй гэдэг юм уу те чухал зүйл одоо яг энэ сэтгэл зүйн асуудлуудаа ярихгүй байсараад тэгэхээр энэ дээр яаж болох вэ гэхээр хүүхдүүд маань ингээд ярих гэхээр хичээд гэдэг юм уу айгаад гэдэг юм уу те намайг өвөх бол гэд ингээд санаа зовоод байгаа бол захиа бичиж болдог шүү хүүхдүүдээ. За яг энэ тохиолдол дээр одоо ээж аавын энэ хайхрамжгүй байдал нь тухайн одоо кейсийн маань эзэнд дүү нарт нь яаж нөлөөлж байгааг ингээд бүр дүрслээд бичээд таны энэ хандлага энэ зан чинь биднийг ингэж гомдоож байна гэд ингээд бичиж захиа өгч болно шүү. Тэгэхээр энэ хүүхд маань бас энийг энэ аргыг туршаад үзэж болно тийм ээ. За. Нөгөө кино энэ төр үзэхээр одоо ихэнхдээ нөгөө амар баян айлын хүүхдүүд нэг амар аз жаргалхаа байгаа л эдэн штэ. Тэгээд тэрнээс ингээ хараад ахаар хүн ингээд илэг бүтэн байгаад тэр өмсөж идэх хоол нь тэгээ бүтэн байна гэдг нь бол тэр хүн аз жаргалтай амьдрах ёстой гэсэн үг биш. Тэгээд сэтгэл зүйн хэрэгцээ гэж бүр амар чухал юм байна. Тэгээд зөвхөн нөгөө аав ээжигээ хүлээгээд байлгүй бас өөртөө төрүүлж ахлахмаа их айгуу чухал юм байна шүү. За дараагийнхаа кейс рүү оръё. Аав ээж хоёр маань ингээ мөнгөний асуудлаас болоод маш их муудалцаж хэрэлддэг. Аав маш их үр зээл тавиад түүнийг ээж мэдээд юунд ямар юмд зарцуулсныг нь асуухаар аав ерөөсөө хэлдэггүй. Ер нь аав маань ярилцах дурггүй. Өөрийнхөө зүтгэдэг энэ маш хэцүү санагддаг. Байнга сэтгэл санаа докторгүй байдаг. Мөн арх маш их уудаг. Уусныхаа дараа олон юм ярьж бид нэрийг олон юм ярьж бодож чаддаг юмудаа хэлдэг. За тэгээд энэ юусоо таалагддгүй гэж юм. Тэгээд бас нэг юм нь болохоор хаяа аав ээж хоёр хэрэглэхэд хэцүү байдаг. Би аав ээжтэйг нэг чөлөөтэй бас жоохон дотгошоо байдаг болохоор яхаа юусоо мэдэхгүй байна гэж чинь. Тэгээд энэ хоёр кейсийг харахаар нөгөө хүүхдтэйгээ юусоо холбоогүй тэр нөгөө үрцэл тавиал мөнгөний асуудал ч юм уу те эсвэл архитаар суугаал гээд тэгээд яг ийм өөрөөсөө хамааралгүй зүйл дээр хүүхэд яах хэрэгтэй вэ? За энэ кейсний болохоор хүүхэд маань ерөөсөө нөгөө аав ээжийнхаа өмнөөс ингэ шаналаад байна тийм ээ. Тэгэхээр эхлээд нөгөө эцэг хоёр маань өөртөө хоорондын асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Өөртөө асуудлаа шийдвэрлээгүй цагт хүүхдтэйгээ ярилцсанд эцэгчүүдэд юм хэцүү байдаг. Ягаад гэвэл ерөөсөө нөгөө хүүхдээс шалтгаалсан асуудал нь байхгүй байна тийм үү. Дээрэс нь нөгөө архины хамааралтай гэж ярьж байна тийм ээ аав нь. Тэгэхээр нөгөө энэ архины хамааралд хүн орох тусам яг ер нь ямар нэгэн зүйлийн хамааралд орох тусам хүн дотгошоо болдог. Хүн өөрийг нь ойлгохгүй юм шиг мэдрэмж төрдөг. Дээрэс нь ягаад тэр зүйлийг илүү хэрэглээд байна. Магадгүй нөгөө хүнд нөгөө тэр сэтгэлийн хэрэгцээ гэж ярьдаг. Гэр бүлээс авдаг хүнд хэрэгцээ гэж байдаг. Жишээ нь одоо аав ээжээс авдаг хэрэгцээ, ээжээс авдаг хайр инхрийлэл, ааваас авдаг итгэл үнэмшил ч юм уу те. Аль нэг хэрэгцээнд дутагдаад ирэхээр хүн өөр зүйл татагддаг. Тухайн зүйлээс тэр мэдрэмжийг авах гэж тэмүүлдэг. Тэгэхээр магадгүй нөгөө нэг ээж аав хоёр нь маргаантай ерөөсөн асуудлаа нөгөө шийдвэрлэж чадахгүй яваад ахаар аав нь яаж нэхэр нөгөө гэр бүлээсээ авч чадах тэр сэтгэлийн хэрэгцээгээ өөр зүйлээс авах гэдэг нь магадгүй арх болоод байгаа. Тэнгүүт нөгөө нэг аав нас нөгөө тэгдэж та уусныхаа дараа маш их ярьдаг гэд.
Тэгэхээр эн чинь яаж нэхэр дотоод тэр хүний мэдрэмж гэж байдаг л да. Тэгэхээр хүн өөрийнхөө мэдрэмжийг гадагшлуулж чадахгүй байхаараа стресс бухимдалд хүрдэг. Стресс бухимдалд ордог. Ингээд яадаг вэ гэхээр нөгөө тайлах бас нэг арга нь одоо яг нөгөө буруу тэр нөгөө дадал зуршил тэр одоо нөгөө масруулах бодис ч юм уу те арх тамхины хэрэглээ болоод байдаг л та. Тэгэхээр өсвөр насны хүүхд маань өөр дээр энийг бол амар тийм хүн дээр тусгаж авах нь хэрэггүй гэж зөвлөмөр байна. Яагаад гэвэл энэ бол эцэг хоёрын асуудал. Харин ерөөсөө нөгөө нэг өөрийгөө магадгүй нөгөө ээж аав хоёр нь муудалцж байгаа бол тухайн орчинд нь орхиод дараа нь тайвширсныхан дараа ярилцах бүрэн боломжтой юм шиг гэж бол хүүхдүүдэд зөвлөмөр байна. Тэрнээс ч энд бол ерөөсөө чиний буруу бол байхгүй гэж бол хэлмээр байна. Энэ дээр бас нэг юм асуудал байгаа маа. Ер нь амьдралд те ганцхан кейс дээр биш. Ер нь ингээд цаашдаа та насанд хүрээд те ингээд амьдраад явхад бидний шийдвэрлэх боломжгүй зүйл гэж бас амьдралд байдаг байхгүй. Чи хичнээн хичээсэн ч хичнээн их одоо хамгийн сайнараа байсан ч тэр асуудлыг шийдвэрлэх эзэн нь биш байх үе байдаг. Тэгэхээр яг тийм үе дээр энэ хүүхд маань байна шүү дээ. Тэгэхээр яг энэ үед энэ хүүхдэд болохоор зэрэг сэтгэл зүйн талаасаа бол өөрийнхөө одоо дотоод ертөнцийг гэдэг юм уу өөртөө байх тэр хугацааг гаргаад яг тухайн хэрүүл маргаан аав ээжийн зөрчил дээр биш өөр дээрээ илүү төвлөрж тэр зөрчлөөс аль болох хол байхыг хичээх хэрэгтэй гэж зөвлөнө. Тэгээд өөртөө байх цаг хугацаа гэдэг юм тий өөрийгөө ойлгох гэдэг ер нь бол бид нэр өөртөө ажиллахад бол асар их цаг хугацаа хэрэгтэй байдаг учраас ер нь л ажиллах одоо цаг хугацаа тэр хүүхдэд бол хангалттай хэрэгтэй байгаа. Харин ээж аавынхаа тэр зөрчилд өөрийгөө буруутгах гэдэг юм уу ямар нэг байдлаар шаналал яваад байх нь энэ хүүхдэд ямар ч ач холбогдолгүй харин ч одоо тайван тэр одоо шийдвэрлэж чадахгүй зүйлээ орхиод өөрийнхөө шийдвэрлэж чадах, өөрийнхөө ирээдүйг өөрчилж чадах тэр зүйлүүдэд илүү их төвлөрч анхаараасай гэж хүсэж байна. За зөвлөгөө өгсөн багш нартаа баярлалаа. Дараагийнхаа кейс рүү орцгоё. Гэрт байнга асуудалтай байдаг, хичээл хийх орчин бүрддэггүй, хувийн орон зай огт байдаггүй гэд. Энэ кейсүүд нь манай өмнөх кейсүүдтэй нэлээд төстэй санагдаж байна. Тэгээд одоо гэртээ ингээ хэтэрхий олон үнэтэй ч юм уу эсвэл ингээд манай өмнөх кейс шиг гэр бүлийн жоохон асуудалтай хүүхдүүдийн хувьд бол гэртээ ингээ тайван хичээлээ хийх ямарч боломж бүрддэггүй гэж өөрсдөө үздэг. Тэгээд бас өөрсдийн гэсэн өрөөгүй ч юм уу ингээд өөрийн гэсэн эд зүйлсээ тавих газаргүй хүүхдүүд бас маш олон байдаг. Ийм үед хэрхэн одоо өөрийн хувийн орон зайгаа бий болгож өөртөө эвтэйхэн байх вэ? За энэ дээр та нар бас сонсч ирсэн, уншиж ирсэн л байгаа ах тийм үү хүүхдүүдээ. Дэлхийг өөрчилсөн, дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүс ихэвчлэн дандаа ядуу тарчиг амьдралаас эсвэл сурахч боломжгүй тийм гэр бүлээс гаралтай байдаг шүү дээ. Та нар надаар хэлвэл маш олон кейс мэдэх бах. Бас цаашид уншиж таньж мэдэх бах тийм. Тэгэхээр одоо төвлөрөх орон зай гэдэг маань ерөөсөө тухайн хүний сэтгэлгээтэй оюун санаатай л холбоотой байхгүй. Амар том өрөөнд эсвэл олон өрөөтэй том хауст амьдраад төвлөрч чаддаггүй маш олон хүмүүс байгаа байхгүй. Харин нэгэн шиг сандал байхад л төвлөрөх боломж тэр хүнд бол байдгаа гэж сэтгэл зүйн талаасаа бол багш нь хэлэх гээд байна. Тэгэхээр ер нь маш олон хүмүүс одоо ганцхан өсвөр насныхан ч гэлтгүй маш олон хүн надад хангалттай их боломж байхгүй наа гэж үргэлж боддог. Энэ бол маш алдаатай бодол. Яагаад тэгэхээр өөртөө байгаа зүйлс дээр бид нэр төдийлөн төвлөрдгөө. Тэгээ өөрийнхөө бий болгож чадах боломж дээр бас маш цөөхөн хүн төвлөрдөг байхгүй. Тэгэхээр энэ хүүхдийн хандлага нэг жоохон өөрчлөө тий харах өнцгөө өөрчлөөд өөртөө байгаа зүйлүүд дээр нэгдүгээрт эрүүл мэнд байна. Хоёрдугаарт сургуульд сургаж байгаа мэн ямар ч байсан аав ээж тий. Тэгээд цаашлаад юу байна тий гэр бүлээрээ амьдрах байшин, гэр тий байр гэдэг ийм зүйлтэй байна гэх мэтчлэн өөртөө байгаа зүйлүүдээ эхлээд чеклээд үз. Дараа нь өөрийнхөө бий болгож чадах зүйлүүд дээр одоо анхаарлаа төвлөрлөөд бодоод үзээсэй гэж хүсэж байна. За тэгээ манай багш нараас энэ дээр нэмэлт хариулт өгөх бах тий. За миний хувьд болохоор яг одоо нөгөө нэг өсвөр насндаа өөрийн орон зайг өссөө. Одоо юу гэмдэ манайх нэг жижигхэн цайны газартай. Тэгээ тэр цайны газартай ингээл өдөржингөө ингээл байж идэг. Тэгэл
заримдаа ингээл найз нарын дэ очиж айгүйх мөрөөддөг гэсэн. Яг гоё юм жазны зураг хичээл. Ингээд таавараач болтгоо ингээд нэг ширээн дээр сууж үзхийнсэн гэл. Тэгэл яг тухайн үед бол ингээл бидний бүх хүүхдүүд л яг одоо тусдаа өрөө мөрөө гэдэг юм бол үнэхээр байгаагүй. Одоо ингээл манай найзанд очихоор нэг хүүхэн зурагтныхаа доотлын шилэн шүүгэнд ганцхан тэр нэм жижигхэн юм одоо юу гэдэг юм цоочтой нэг юу байдаг. Түмпүжиг тэр нь айгүй жижигхэн нэг тэмдэглэлийн төвтөр орох юм уу юу. Тэгээ тэрэнд нь ингээл ямар нэг хүн хүрх юм бол манай амар уурлал. Тэгвэл хин миний ийшээ ойрцсон гэл. Тухайд бас тэр хүний орон зай бол тэнд л байсан. Тэнд бол хамгийн нанд тэмдэглэлийн төвтрээ хийгээл өөр бус нь бүгдээрээ дүү аав ээж одоо юу гэдэгтэй айгүй олуулаад тийм өссөн учраас. Тэгээ одоо миний хамгийн бас нэг дотны найз болохоор одоо доктор сурдаг. Гэхдээ тэр бас өөр ингэсэн сурах орчин бас байгаагүй. Яг л жижигхэн юм гал тугаатай ингээл тэндэл одоо хичээл хийх орон зайд байдаг. Тэгээ тэр яадаг гэсэн бэхээр ерөөсөө шүн суддаг байсан. Бүх хүмүүсийг унтсны дараа. Тэгээ одоо ч бид нэр ярьдаг байхгүй юу? Хүн яг ингээ хүсгэл юм бол чамаас үнэхээр л юу сурахыг юу хүсч мөрөөдөж байгаа чиний мөрөөдөл чамааг өөрөө тэрнэл хөтэлдэг. Үнэхээр л хүсэх юм бол ямар ч орон зайг чи өөрөө бий болгодог л гэж хэлмээр юм. Тэгээд нөгөө тав тухтай байх тусам магадгүй чиний толгой ажиллагаач байхыг үгүйсэхгүй. Гэтэ тэр бол нөгөө тухайн хүний онцлог л доо. Ямар үед яаж өөрийгөө хамгийн гол нь чиний сэтгэлээс чинь гарч байгаа тэр хүсэл тэмүүлэл хэр хүчтэйгээс шалтгаалж бусад орон зайг үл хамаарч бас хичээдэг бас боломжтой байдаг юм болов уу гэж бодож байна. За би нэг нэмээд юм хэлчихье. Амар том хаусанд тийм ээ амар том одоо маш том байшинд эцэг ихтэйгээ ганцаараа тэ айлын ганц хүүхэд байлаа гэж бодъё л доо. Тэгэхээр тэр хүүхэд юу хүсэх байсан бол тийм ээ магадгүй та нарын найз нөхөд ч гэсэн байгаах дүүтэй болох юмсан олуулаа буужих ямар гоё юм бэ хичтэй ахтайх ч ямар сайхан юм бэ гэж та нараа сонсч байсан баг. Тэгэхээр яаж юм тэгэхээр нөгөө хүн одоо өөрт байгаасаа эсрэг зүйлийг хүсдэг тийм ээ. Тэгэхээр хувийн орон зай ч гэсэн тэрнтэй адилхан магадгүй гэртээ олуулаа байж болно. Үр агшийнх нь хэлж байгаатай адилхан өөрийнхөө хувийн орон зайг хүн өөрөө бүрдүүлнэ. Тэгэхээр жижигхэн ч хамаагүй тийм ээ нэг өрөөний боломж ийсэ хамаагүй энэ бол миний хувийн орон зай шүү. Энд одоо би юмаа тавьж энд ингээд хүрхгүй байвал одоо сайн байна гэд одоо тий гэрийнхэнд бол зарлаад хэлэх хэрэгтэй. Тэрийг нэг ахтар зөрчих хүн бол гарахгүй гэж бол би бодож байна. Яг гэвэл энэ аргаар маш олон хүмүүс бол нөгөө хийж үзсэн учраас багш нэг зөвлөмөр байна. Дээрэс нь олуулаа байх юм бас сайхан талууд маш их байдаг. Ямар нэгэн асуудлыг хамтдаа даваад туулдаг тийм ээ. Дээрэс нь чамд одоо нөгөө байхгүй зүйл танаа гэр бүлийн айл нэг гишүүнд чинь байх тийм ээ. Маш олон давуу тал байдаг учраас та нар маань давуу талаа өөрийнхөө давуу талыг хараад тэгээд дээрэс нь хувийн орон зай өөрөө бүрдүүл тэгэж чадах юм бол чи амжилтанд хүрнэ. Хааж очсон хөгжих сурах боломжийг чи өөрөө эрэл хийлдэг болно шүү гэж зөвлөмөр юм. Санийхтай бүр амар санал нийлж байна. Би бас юу гэлээ 3 дүүтэй байхгүй юу. Тэгэл амар их шуугантай штэ. Тэгээ байхаар ингээ шуугалтаар ёо редратай юм бэ гэж бодчихоо. Тэгээд ингээд явчаар ингээ гэр чимээгүй болчоор бүр хайгуу эвгүй баг ингээ шуугаан байхгүй бол хичээлэн дэрэгт амар хэцүү болцсон. Тийм болчтой юм шээ. Тийм юм байлээ. Тэгээ саний бас ингэж бодлоо. Магадгүй зарим хүмүүс нөгөө ээж аав нь хит ингээд нэг өөр даалгавар өгөөл байдаг шүү дээ. Нэг хичээл хийх цагийг нөгдгөө. Бас тийм байж болох юм тий. Хэрвээ тийм бол ээж аавд бас яг энэ тал дээр хүүхдүүдэд аягүй сайн сонсдог баймаар байгаа байхгүй юу? Яг одоо би өдрийн тэдээс тэдэн цагийг бол тийхэд зориулнаа гэд ярилцаад шийддэг. Энд чинь ахлахын учраас бас хүүхдүүд маань харьцангуйс аягүй ойлголцох болов гэж бодож байна. Тэгээд яг нөө тэт хит өдөрт би яг үнэхээр энэ дээр бол ямар ч одоо хөдөлгөөн байхгүй ийм цаг гаргах боломж авахгүй яг надад энэ цагийг өгөх гэдгийг бас ярилцдаг байж бас болно тий. Бас яг нөгөө талаас нь харах юм бол багш нь саяг бодлоо л доо. Тэгэхээр бас илүү сайн ээж аав чинь ойлгохгүй бол нөгөө түрүү мөнгөтгэр багшнаас хэлсэн цахиа очих хамгийн гоё арга байдаг. Хариулт нь хизээч ич магадгүй гэхдээ чи хариултыг тэр доор хүлээгээд хэрэггүй. Магадгүй чи ээжгээ аавыгаа ажилдаа явахаас өмнө нь команд нь хийчих болох байхгүй юу. Тэгээ ажилдаа очиод нөгөө ээж айгүй эмоцтой харлаа, дахиад нэг бодлоо, гарах шийдлийг хайдлаа. Орой ирэхэд магадгүй нэг арай өөр нэг эерэг ингэж хүлээж авах боломжуудыг бас бий болгодог. Тэгэхээр айгүй гоё тактиктай л үзэх хэрэгтэй байна л да манайхаа.
Тийм би яг тэгж биччихсэн шүү. Тэгээ түрүүв чинь тэгээд орхичихсан. Биш үр дүн нь хэр байсан бэ? Яаж хүлээж авсан бэ? Би нөгөө уцаа алдцсан байхгүй юу. Тэгээд тэрийгээ бүгдийг тайлбарлаа бичээ. Гэтэ тэр тухай ерөөсөн нэг ч загнаагүй баг юу ч мэдээгүй юм шиг л. Манай их ч бас уцаа алга болгочоод бас захиа бичээ. Тэгээд би өөрийнхөө мөнгөөр би уцаа авна гэд мөнгө цуглуулж ирсэн шүү дээ. Тэгээд BlackBerry авч ирсэн шүү. Өөр дүнтэй. Би өөр дүн байна. Тийм. За тэгвэл одоо дараагийнхаа кейс рүү оръё. Аавтайгаа зөв харилцаж чадахгүй байна. Хэлсэн болгонд нь уур хурж уйлж байна. Сүүлдээ ааваасаа зайлсхийх болсон. Миний амьдралыг айгүй хөдөртаад байгаа юм шиг санагддаг гэж байна. Тэгэхээр нөгөө аав ээж нь тэрхийт үзэл бодлоо тулгаал тий. Айгүй бүр үнэхээр амар хүүтэн хүндий ярилцаатай тийм гэр бүлүүд бүр яалтчгүй байдаг штэ тий. Ингээл дээр юу гэж бодож байна та бүхэн? За энэ хүүхд маань бас яг л нөгөө ээж автайгаа хэр ярилцдаг вэ гэж бол би асуух байсан. Өөрийнхөө үзэл бодлыг хэр хэлдэг вэ? Магадгүй ярилцдаггүй бол тийм нөгөө аав ээж эцэг их гэдэг үүднээс хараад яана энэ минь одоо ингээд өөрийгөө илэрхийлэхгүй одоо юу сонирхоод байгаа одоо юу энэ таалагдах нь одоо өөрөө мэддэг юм уу мэддгүй юм уу гэдэг нөгөө асуудал эргэлзээнүүд бол нөгөө төржиж магадгүй байхгүй юу? Тэгэхээр хүүхд маань эхлээд өөрийгөө хэр сайн ойлгуулдаг вэ? Дээрэс нь аавтайгаа хэвийн харилцаатай болохыг хүсч байвал илүү мэрэгжлийн үнэтэй хүнээс зөвлөгөө аваад үзүүлэх зүгээр байдаг. Яагаад гэвэл нөгөө эцэг их гэдэг бол хүүхд гэж харж тийм ээ. Магадгүй эмч одоо нөгөө эмч хүний хүмүүс эмч гэж хардаг ш тийм ээ. Эмч хүнийнүүд эмч энэ бол эмч гэж хардаг. Тэрнтэй адилхан одоо нөгөө сэтгэл зүйч гэдэг үүдээс хараад нэрээ би ч нэр энэ дээр алдаад байгаа юм байна штэ гэдэг байдлаар бас нөгөө хүлээж авах өнцг нь өөр байдаг учраас бас эцэг их рүү нь чиглэсэн энэ арга хэмжээг дээрэс нь аавтайгаа зурчаад нэг мэрэгжлийн үнээс цэлтгөө тий зөвлөгөө авах боломж өгдөг бол бас аваасаа гэж хүсэж байна. За тэгвэл одоо дараагийнхаа кейс рүү орцгоё. За манай дараагийн кейс маань миний гэр бүлтэйгээ харилцах чадвар маш муу. Аав ээж минь надтай хамт ярилцлагыг оролдогч би тэр яриаг нь удаан үргэлжлүүлж чаддаггүй. Аав ээж маань үргэлж миний төлөө байхад би ганцаараа амиа бодоод л байх юм. Ядаж ганц амьдралынхаа талаар аав ээжтэйгээ хэлцгийг бодох юм. Би зөвхөн найзуудтай л бүх юмаа ярьж байдаг. Гэр бүлтэйгээ үүнийг хуваалцах гэхээр ерөөсөө чаддаггүй юм. Ингэж хэлвэл яах бол гэж бодсоор байгаад 2-3 өгүүлбэр хэлнэ гэж юм. Тэгээд энэ бас хаяа надад тохиолддог зүйлээ ингээд яг ярих гэтэнгүүд ингээ хэлчих болов бодсоор агаад ингээд хэлж чадахгүй үлдчихдэг. Тэгээд ингээд аав ээж нь ингээд харилцахыг хүсэж байгаа ч гэсэн өөрөө аав ээжтэйгээ нээлттэй байж чаддаггүй хүүхдүүдэд яг ямар хүүхдүүд яг юу хийвэл зүгээр юм болоо. Тэгээ аав ээж нь л ярилцгаал чаас амир хичээгээд идэв шүү дээ. Тэгэхээр зөрөгтэй бай. Ямар ч асуудал тийм ээ. Муу одоо нөгөө ямар ч асуудал гарсан эцэг их бол чамд хайртай, чиний хамгийн сайн арт тал байна гэдэгт бол итэг. Тэгээд зөрөгтэй өөрийгөө илэрхийл, өөрийгөө хэлчихэд харамсах нэг өөр тийм үү. Хэлэхгүй яжгаад харамснаас өөрийгөө хэлчихэд дараа нь ямар юу болох нь бол тийм ээ. Магадгүй харамсах зүйл тохиолж магадгүй эсвэл эерэг зүйлч болохыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг зөрөгтэйгээр өөрийгөө эцэгт илэрхийл, эцэг их бол ямагт чиний талд байх болно л гэж хэлмээр Тэгээд байна. манай өөр ярих уу? За. Монголчуудын нөгөө үндэсний сэтгэл зүйн онцлог гэдэг нэг юм байдаг байхгүй хүмүүстээ бүх үндэстэн дээр одоо монгол хүмүүс ч гэдэг юм уу тий одоо Оросын бас ингээд ястнууд үндэсний ингээд юм өөр онцлогтой. Тэгэхээр монгол хүмүүсийн нийтлэг онцлог юу гэдэг вэ гэхээр ер нь харьцангуй дотгошоогоо өөрсдийнхөө сэтгэгдэл, мэдрэмжийг тэр болгон илэрхийлдэггүй хүмүүс байдаг байхгүй. Яг хөө энэ байдал маань одоо энэ 21-р зуун гараад харьцангуй гайгүй болж байгаа ч гэсэн
хангалттай түвшинд одоо нээлттэй болохаараа болоогүй байна л да. Та нар нөгөө барууны кинон дээр хардаг шүү дээ. Одоо ингээл гэр бүлийнхэнтэйгээ тэрвэл тайвшруулаад тий гонхтой үед нь ингээл стер надад тийм байна гэж бүх юм яриад айгүй нээлттэй байдаг. Гэтэл монголчууд бол одоо үндэснийхээ сэтгэл зүйн онцлогоос тийм хүмүүс бас хараахан биш учраас ер нь хүүхдүүдээ ч гэсэн сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх тэр арга барилд их бага сургадаг баггүй юу. Тэгэхээр бид нар бүгдээрээ л ижилхэн гэсэн үг. Одоо ингээд өөртөө мэдрэгдэж байгаа зүйлээ бусдад хэлж чаддаггүй. Гэтэл дээрийн нэг дугаар дээр би бас ярьжсэн шүү дээ. Тэ нөгөө бидний тарих тунгалаг биш болохоор харилцаад ярьж байгаа эсвэл аав ээжтэй чамайг юу мэдэрж байгааг юу бодож байгааг шууд ойлгох боломжгүй. Тийм учраас хэдий ч нэ ярина, хэдий ч нэ өөрийнхөө нөгөө мэдрэмжээ, өөрийнхөө бодлыг хуваалцсан, төдий ч нэ илүү сайн ойлголцсон. Тэгээд ээж автайгаа ойлголцох гэдэг бол маш олон зүйлийн одоо зөрчлөөс чамайг сэргийлнэ. Дээр нь яг өсвөр наснд найзууд бол хамгийн чухал байдаг. Угаасаа тийм байдаг. Удахгүй ээж авч хамгийн чухал бас болж ирдэг үе байдаг учраас та нар маань одоо найздаа л ярьчээ гэдэг байдлаар битгий хандаарай. Аль болох ээж автайгаа ойлголцож, ээж авдаа яаж өөрийгөө ойлгуулах вэ гэдэг дээр сэтгэл мэдрэмжээ хуваалцах алхмуудыг хийгэрээ гэж багш нь хэлмээр байна. Тэгээд энэ дээр бол нэг өдрийн дотор л ингээл хамгийн маярдаг болохгүй л дээ. Аль болох баг багаар ээж таныг сайн ингэж хэлсэн чинь надад тэг санагдлаа гэд хэлээд дараагийн удаа автайгаа ярилцаад шиг юм те ингээд баг багаар өөрийнхөө дотоод ертөнцийг аав ээжтэйгээ нээх юм бол чи аав ээжигээ ч илүү сайн ойлгоно. Аав ээж чинь чамайг маш сайн ойлгодог болно шүү. Энэ дээр бас би нөгөө ээж аавд руу бас аюу хандаж хэлмээр байна. Яа тэгэхээр саяны одоо кейс дээр ингээ харах юм бол тий магадгүй яг тэр нь бага наснд нь ч юм уу дунд наснд нь ч юм уу тий нөгөө нэг ийм байх магадaltaй байгаа байхгүй. Тухайн хүүхэд мэдрэмжүүдээ хилдэг байхад ээж хоёр тоодгүй байсан юм эсвэл загнадаг байсан юм уу эсвэл өгөөсгдөг байсан тийм байж болно. Тэгээ хүүхэд нөгөө нэг шилжилтийн насанд өсвөр насанд арай ингээд том болоод ээж аав нөгөө хүүхдээ том болсныг хүлээн зөвшөөрөөд ингээд сонсгоод ярих гад эхлэхэд нөгөө хуучин айдсан ч юм уу хуучин тэр нөгөө дадал зуршил нь нөгөө нээлттэй байх зүйлийг хаалттай тий ярихгүй байх үндслийг бас бий болгож болно л доо. Тийм болохоор яг энэ нөгөө хүүхэд өөрийгөө нээх гээд нээх аргаа мэдхгүй байх үед бол ээж хоёр бол энэ дээр аюулгүй мэдрэмжтэй ах хэрэгтэй. Ялангуяа нөгөө нэг хүүхдүүд бол энэ кейсэн дээр бол хамгийн одоо нөгөө нэг том одоо бүх хүүхдүүд тохиолдог болов гэмээр нэг юм байна л да. Нөгөө бодож жагаад одоо яг хэлийг гэснийхээ аюул зориг гаргаж байгаа байхгүй чинь нэг талаас өөрөөсөө маш их зориг гаргаж байгаа тэр хүүхдээ өөрийнхөө үзэл бодол ямар нэг одоо шийдвэрийг ч юм уу те хэлж байна. Тэрийг дахиад хэлэх ёстой зүйлээс хасалттай хэлж байгаа гэж байгаа байхгүй. Тийм болохоор энэ дээр харин ээж аавд бүр ингээд нэг өөжөө тайван суулгаж агаад тий яг ингээд өөдөөдөөсөө харж агаад сууж агаад яагаад тэгвэл ингүүл ямар уу гэдэг ингээд олон талаас нь хүүхдээ ингээд асуултуудаар хүүхдийг өөрийг нээж аюу болдог байхгүй юу. Тэрнээс биш нөгөө юу гэдэг тэр хүүхдийг за чи юу бодоод байгаа чи ярьдаа гэдэг юм бол аюу хэцүү байхгүй юу. Альнаас нь хэлхийг мэдэхгүй ч байх юм уу тий. Харин ээж аав тэрийг аюу өрх ингэж чиглүүлж өгөх хэрэгтэй асуултуудаар. За чиний бодлоо юу гэж бодож байна? Би бол ингэж бодож байна. Гэхдээ чи нөгөө талаас нь харуул хоёул юу гэж бодож байна? Тийм үү. Хэрвээ ийм болцсон бол яах вэ гэх юм. Зүгээр наазахын энгийн зүйлүүдээс эхлээд одоо яг тэр цаад байгаа гол шалтгааныг нь олохын тулд асуултуудаар ийм зөөлөн тэгээд хүүхэд хариулж байгаа тохиолдолд ээж аав өөрийнхөө өнцөг ерөөсөд тулгаж болохгүй. Би бас энийг өмнөхдөр аягүй хэлчихсэн. Энэ бол аягүй хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр тулгаж болохгүй. Зүгээр л манай хүүхдийн нүдээр энэ юу гэдэг байгаа юм болоо гэдгийг л аягүй сайн мэдэрч сонсоод ах юм бол та хүүхдийнхаа юу хүсээд байгааг, юуг зориод байгааг, юуг нь алдаа биш юм. Миний хүүхдэд одоо болох юм байна гэдгийг сэтгэл үнэмшлэх бүх юмыг авах боломжтой гэж хэлмээр байна. Тийм болохоор ээж аав бас энэ дээр аягүй мэдрэмжтэй хүүхдээ сонсдог байгаарай л гэж хэлмээр байна. Яг зөв. Тэгээд өсвөр наснд яагаад одоо үеийнхэндээ илүү хямаа ярьдаг юм бэ гэхээр хүүхдүүд хизээч нэг шүүмжилдэг байхгүй. Чи тэгэхээр чинь тэглээ штэ. Чиний буруу боллоо ч гэдэг юм те. Чамаас бол динглээ ч гэдэг юм. Тэгэхээр ээж аавд эндээс санаа амаараа байхгүй. Та хит их шүүмжлээд байх юм бол хэлсэн болгоныг ингээ те өгөөсгдөг ч гэдэг юм уу дандаа ингэж буруу талаас нь эсвэл насан турш үний байр суурьнаас дандаа хараад байх юм бол хүүхдтэйгээ аль юу ойлголцох талаар ярих боломжгүй болчихно. Харин аль болох шүүмжлэхгүйгээр сонсох тактик их барих юм бол бүгдээ илүү их ойлгох боломжтой шүү.
Ингээд хүүхд талаас нь хараад эцэгхийн талаас нь хараад маш олон хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өглөө гэж бодож байна. Баярлалаа. За дараагийнхаа кейсийг уншъя. Гэр бүлийнхэнтэйгээ ихэнхдээ таагүй харилцаа байдаг юм шиг санагддаг. Би доороо 4 дүүтэй, 3 дүүтэйгээ хамт дөрвөлээ байдаг. За хамгийн том дүү минь надаас 7 дүү. Гэтэ надтай ерөөсөө ихчгэж харцдаггүй, нэг тийм сонин затай. Тэгээд би өөрөө ч тэр занд нь тааруулж харцдаг. Тэр занд нь маш их дургу. Дүүгээ харахаар дургу үрээд идэг юм. Ээжиг хоруу хөхтэй, заримдаа бит хоёр хэрэлддэг. Ээжийг үйлдэл нь хоорондоо зүрэн тэрийг нь хэлэхээр ууралдаг. Би төрөлхийн их ширүүн харцтай. Тэрнээс нь болоод намайг дандаа ууртай байна гэж хэлдэг. Манай гэрээхийн ер нь л хоорондоо их маргалддаг. Ээж аав хоёр хэрэлтэн, дүүнээр өмөлн, заримдаа зүгээр л энэ гэрээс хурдан яад өгмөр санагддаг. Ээж аавтаа өөрийгөө яаж ойлгуулахаасаа мэддэггүй. Хаяа ээжигээ хараад их өрөвддөг. Аав ээж хоёр хоорондоо муудалцах бүрт миний буруу юм шиг санагдаж би л байхгүй болчихвол гэсэн бодол байнга төрдгөө гэсэн байна. Энэ кейс дээр гарч байгаа асуудлууд ерөнхийдөө нөгөө өмнөх кейсүүдээр айгүйх давтагдсан байгаа л та. Гэхдээ нөгөө аав ээж хоёр хоорондоо муудалцах болох нь миний буруу юм шиг санагддаг. Тэгээд би л байхгүй болчих юм бол энэ гэрээ ингээ бүх юм зүгээр болчих юм шиг санагддаг гэсэн мэт. Тэгэхээр яг энэ хүүхдэд тохируулаад энэ зөвхөн энэ кейс дээр нь яг багш нар маань юу ч зөвлөхөр байна. Одоо нөгөө би л байхгүй болчихгээд болчвол гэд энэ хүүхэд маань юу яагаад нь шүү дээ. Ер нь байхгүй болчихвол гэж өөрөө яриад байна тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг өсвөр насны хүүхдүүд ер нь дийлэнх нь яг одоо ийм бодлыг бол бодож исэн, төрж исэн байх гэж бол би бодож байна. Тэгэхээр энэ маань яаж нэхэр нөгөө нэг багш нас өмнө хэлсэндээ нөгөө бага наснда бас тий хайр халамж дутагдсан, сэтгэлийн хэрэгцээ дутагдсан хүүхдүүд яадаг вэ гэхээр яг энэ мэдрэмжийг өсвөр насны дээр авах тохиолдол айгүйх байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ кейс нэр чинь харж байна тий. Уг нь бол дүүн доотлын дүүн 7 насаар дүү гэж юм тийм үү. Тэгэхээр нөгөө нэг өсвөр наснд тохиолддог энэ бэрхшээл учраас энийг бол даван тулаад илүү өөдрөг амьдрал чамайг хүлээж байгаа шүү гэж би бол хэлнэ. Дээрэс нь аав ээж хоёрынхаа тэр нөгөө асуудлаас өөрийгөө холдуулаад яг гэвэл энд бол чиний буруу байхгүй шүү дээ. Аав ээж хоёр нь асуудлаа өөрсдөө шийднэ. Харин өсвөр насныхаа хүүхдэд хандаж хэлэхэд илүү нөгөө өөрийгөө хөгжүүлэх дээрээс нь энэ одоо нөгөө аав ээжтэй өөрийнхөө энэ байдлыг яаж ойлгох вэ тийм ээ. Магадгүй эцэг эхтэнчтэй хандаж хэлэхэд хүүхдтэйгээ нэг болзооны цаг гэж яддаг байхгүй юу гэн. Энийг бол эцэгчүүд уг нь хийж өвлөх зүгээр. Яагаад гэвэл нөгөө айлын том хүүхдтэйгээ юм болзох цагийг гаргаж явах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүүхдийг нөгөө сонсох хэрэгтэй нөгөө өмнөх кейснээс нь гарсан тийм ээ. Айгүй их нөгөө айлын том учраас дүүнэрийг хайрлаад өөрийг нь хайрлахгүй тоохгүй юм шиг мэдрэмж төрдөг гэх тээ. Тэгэхээр яг л энэтэй адилхан учраас өөрийг нь сонсох, ойлгох, ярилцах, хайрлах тэр дүүнээс нь илүү хайрлах тэр мэдрэмжийг өгөхийн тулд ийм хүүхэн юм хувийн амьжхан тийм болцооны цаг гэдгийг бол хийж ивэл их зүгээр шиг үзүүл эцэгтэй зөвлөмөр байна. Өсвөр насны хүүхд энэ кейсийг одоо бичсэн энэ хүүхд маань энэ бүх асуудал аяанда цаг хугацааны ихээр намжин үүний дараа магадгүй чи энэ олон асуудал бэрхшээлийн дараа илүү нөгөө нэг үе тэнгийнхнаасаа илүү хэрсүү асуудал боддоор хандаж чаддаг мундаг бас иргэн болно гэдэгт бол би итгэлтэй байна. Айлын томод бүр яалтчгүй ингэж харагддаг те. Би ч гэсэн айлын том байхгүй тэгэл дүүнэр мөнөр харахаар ингээд яг одоо наадтай ингээд яг адилхан ингээд юм тохиолдод байгаа ч гэсэн те ингээд арай өөр ингээд хандаад байгаа санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ хүүхдийг амар сайн ойлгож байна. За энэ хүүхдийн кейс дээр түрүүн багш нь хэлжсэн шүү дээ. Хүмүүс ер нь ганцхан хүүхд биш. Хүмүүс ихэвчлэн өөрсдийнхөө сул тал болохгүй бүтэхгүй байгаа зүйл дээрээ илүү хурдан анхаарлаа хандуулдаг байхгүй. Илүү фокуслж хардаг гэсэн. За тэгэхээр энэ гэр бүл зөвхөн энэ кейс дээр ингээд энэ дээр байгаа мэдээлэл дээр дүн шинжилгээ хийхэд нэгдүгээр элэг бүтэн гэр бүл байна. За ээж аавгүй хүүхдүүд бас байдаг шүү дээ. Бид нартэй мөр зэрэгцээ амьдарч байгаа байхгүй. Тэр хүүхдүүд бол бүр илүү тийм хэцүүг даван туулдаг. Дараа нь 4 хүүхэдтэй өнөртгөн айл байна. Саяхан бидний тайлбар дээр гарсан шүү дээ. Одоо ганцаар айлын ганц хүүхэд тийм ээ. Ахтай эгчтэй эсвэл дүүтэй ч болоосоо гэж байнга бодож мөрөөдөж байхад энэ айлд 4 хүүхэд байна. Тэр 4 бол бие биендээ бас
одоо хань болохоор тий харилцааны хувьд маш гоё тийм баялаг орчин байгаа байхгүй. За дараа нь хүүхдийнхээ боловсролд анхаардаг гэр бүл байна гэдэг нь кейсээс харагдчихэв. За тэгэхээр сургуульд хүүхдүүдээ явуулах шаардлагагүй гэж үздэг. Эсвэл одоо тийм наад захын одоо хэрэгцээ санхүүгийн боломжоос шалтгаалаад явуулдаггүй тийм гэр бүл бас байдаг байхгүй хүүхдүүдээ. Тэгэхээр бид нэр өөртөө байгаа зүйл дээр илүү их төвлөрөх зөвөө гэж багш нь дахиад энэ хүүхдэд хэлмээр байна. За ийм байдалд хүрсэн одоо тийм маш таагүй ийм сэтгэл зүйн байдалд хүрсэн олон шалтгаан байгаа хаа. Гэхдээ одоо магадгүй сэтгэл готрол ч юм уу, стресс ч юм уу янз бүрийн нөхцөл байдалд орсон байж болно энэ хүүхд маань. Хамгийн эхлээд яах ёстой вэ гэхээр өөртөө байгаа сайхан зүйлээ тоочж бичих хэрэгтэй. Бүр цаасан дээр буулгаад. За тэгээд бүр бичээд тийм ээ нэг л тийм сэтгэл зүйн байдал ерөөсөө тогтож өгөхгүй саяны багшийнхаа хэлсэн зөвлөгөөг ч гэсэндээ ингээд дагаад тогтож өгөхгүй сэтгэл судлаачтай ярилцах гэж боломж байгаа. Эсвэл өөрийнхөө итгэдэг тийм ээ хасан турсан хин нэгэн хуурай эгч гэдэг юм уу эсвэл өсвөр насны найз гэд итгэлтэй авах үс тийм үгтэйгээ сайхан ярилцах хэрэгтэй гэж зөвлөе доо. Тийм энэ би бас штэ нэг зүрх гэрийнхэндээ ерөөс таардгаас ахгүй бүр ингээл гэртээ л баймааргүй санагдал тэгэл ерөөсө гэрээсээ хортол явъя гэж боддогс ахгүй тэгэд бүр ингээл бүх болохгүй ер нь найзуудаа л танд ярьдаг өстэй гэрлээ гэрэл өвдөртөөс гэтээ одоо ингээд хараад би ингээ гэртээ байхаг үнэхээр их хүсэж байгаа байхгүй тэгээ манай гэр бүлийн гишүүд ингээд бүгдээрээ ингээд дор очигээд ингээд би битгээ харьцаж байгаа хандлага өөрчлөлийгээд тэгэд ингээд аав ээж хоёр хичээгээд хахаар ингээд би ч гэсэн хичээх хэрэгтэй байна гэдэг мэдээ. Тэгээ одоо бол амар гоё байгаа. Тийм хэсэг үе бол ялцчгүй байдсан болов уу гэж бодоод байна. Маарэ тэр нэг яг саяны тэр хилээд байгаа нөгөө нэг ээж аваад бас энэ подкастыг сонсож байгаа болохоор би бас ээж аваад руу аягүй чиглүүлж хэлмээр байна л да. Нөгөө аав ээжүүд маань бас аягүй хичээгээд байгаа учраас би бас аягүй хичээгээд байна гэдэг. Энэ нөгөө нэг өчтөр бид нар уур хэлэн дээр ярьсан санагдаад байна багш нэг хэрв нөгөө нэг ажил дээр нэг уур одоо ямар нэгэн тааг үзүүл ээж тохиолдлоо шүү дээ. За аав тохиолдлоо гэж бодъё л да. Одоо энэ гэр бүлийн уур амьсгалыг яаж өөрчлөгдөд байдаг вэ гэхээр за аавд нэг ажил дээр нэг тааг үзүүл тохиолдлоо нөгөө уураа хаашаа гарах вэ? Ээжд ирээд хэлдэг ч юм уу. Ээжд нэг ямар нэг юм биш шууд ажиллаа хэлж чадахгүй маа гэхэд ядаж ингээд нөгөө ямар нэг үйлдэлээр ингээ уураа илэрхийлдэг те тэр нөгөө бухимдлаа гаргадаг. Эргээгээд ээж хиндлөө очиж уураа гаргаад байгаа хэрэг том хүүхд рүү байхгүй. Яа тэгэл нөгөө бага хүүхд ойлгохгүй тэгээд бага насны хүүхд юм чинь тэгээд хамгийн гарт ойрхон шууд сэтгэл зүйдээр хамгийн харилцаад хамгийн ойрхон байгаа юм бол том хүүхд. Тэгээд том хүүхдэд чи тэр уураа зүгээр ингээд аав чи ингээд болохгүй анч гэх юм уу би аав чи ирээд ойлгохгүй гэж хизээж гарахгүй. Чи аяга угаагүй юм чи гэрээ цэвэрлжээг юм чи өдөржингөө юу хийсэн юм. Хичээлээгээд байгаа энэ ээж өгөн дотор мэддэг байхгүй. Гэтэ зүгээр ямар нэг байдлаар дараагийнхаа нэг хүнд уураа гарах нэг процесс болж тэгэнгүүт л ихч одоо тэгээд айлын том хүүхд уураа тэр одоо ууралж байгаа тэр мэдрэмжээ дүүрүүгээ гаргаад нэг талаасаа ингээд бүгд ингээд нэг л гадны хүчин зүйлээс шалтгаалаад гэр бүлийн бүх гишүүд рүү тэр нөлөөлж очиод байгаа. Яг үүнээс үндэслээд магадгүй те нөгөө ээж аав айл нэг бизнес нь хэцүү байсан тохиолдлууд ч юм уу ингээд гэр бүл янз бүрийн юм багшаа тэр болгон тохиолдлуудыг яг эрүүл зөв арга аргачлаар гаргаагүй тохиолдолд хүүхэд болгонд очиж байгаа тэр цохилтууд нь ингээ янз бүрийн харилцаанаас бий болоод ирэхээр ялангуяа тэн дээр хин одоо айлын том өөрөө аягүй би л болохгүй байна би л юу энд байхгүй бол болчих юм шүү гэдэг бас бодлууд руу аягүй хавтах магадлууд аягүй байд юм байна. Тэгээд яг ингээ саяны ингээд кейсээс нь ингээд харахаар та хэд ингээ авчирсан тэр мэдрэмжүүдийг ингээ харахаар багш нь яг нөгөө магадгүй ээж аав та сонсож байгаа бол уураа яаж гаргадгийг хаанаас нь эхэлдэг энэ бүхэн чинь эргээгээ таны хүүхдийн сэтгэл зүйдээ маш хүчтэй очиж зогтдгийг шүү гэдгийг бас давхар хэлмээр байна. Тийм ялч юм ингээд нэг хүн л хар яар гэдэг хар тэр гэр бүл ингээд тэр чигээр амар хараар ирсэн харилцаатай болчдөг. Гэтэ ингээд чи заавал аав ээжигээ ингээд нөгөө гоё юм хийхин хүлээгээд дэлгүү чамаач гэсэнтэй энийгээлээ байвал мэдээж уурлал байхгүй шүү дээ. Магадгүй аав ээжигээ болзоонд үрж болно шүү тийм ээ. Болзоонд явъя гэд аав ээжинд баярлаа шүү. Юу хэлээ яах ч байлээ. Тэгээд харин гоё болцож байхдаа өөрөө гоё илэрхийлж болно шүү тийм ээ. За үнэхээр яар гоё яриалч. За дараагийнхаа кейс үүштэй гэлээ. За зөвлөгөөсөн багш нартай баярлалаа. За дараагийн кейс маань хоёр адилхан кейс байна. Гэр бүл маань их таагүй харилцаатай.
хайр гэдэг зүйлийг тэр барагтаа олж харахааргүй нэг нэгэндээ гомдсон, үзээ ядсан, доош нь хийсэн шүмжилсэн харц өксөөр л байдаг. Өдөр бүр дандаа л төвчээд суух хэцүү. Гэтэ тэглээгээд миний шийдчих асуудал биш дээ гэсэн байна. Хоёр дахь кейс маань гэр бүлийнхнээсээ огтонч хайр мэдэрдэггүй. Өрөөндөл бэж байх туртай болохоор миний хувийн орон зайд нэвтрэх гэвэл ууралдан стрессн үүнээс болж таагүй харилцаа үүсдэг. Байнга найзуудтайгаа байдаг болохоор одоо гэртээ их ганцаардаж байгаа. Нойргуудлын хувьд унтах гэж хамаг шатлаараа хичээсэн ч чадахгүй нэг цаг унтаад л хичээлдээ ордог. Тийм болохоор стрессээ хичээлээ ойлгодоггүй гэсэн байна. Тэгээд энэ хоёр кейс нь бас л манай өмнөх кейсүүдтэй бас л хамааралтай кейсүүд байна. Нөгөө нэг гэр бүлийнхэнтэй ойлголцдоггүй гэд тэгэд хамгийн их одоо нүдэн төрсэн зүйл нь гэр бүлээсээ огтонч хайр мэдэрдэггүй гэсэн энэ өгүүлбэрүүд нүдэн төрсэн. Хэрвээ үнэхээр ингээд өөртөөгөө стресстэй гэр бүлээсээ хайр мэдрэхгүй байгаад байвал яах ёстой юм болоо? Тэгэхээр одоо яг ийм гэр бүл тийм ээ. Одоо ээж аав сонсч энэ подкастыг сонсч байгаа бол би ээжийг нийлэн анхаараасаа гэж хүснэ. Яагаад гэвэл гэр бүл хүнд авдаг сэтгэлийн хэрэгцээ бол гэр бүл гэсэн байгаа тийм ээ. Тэгэхээр ээжээс бол хүүхэд хайр инхрийллийг мэдэрдэг, өрөв сэтгэлийг олж авдаг гэхгүй юу? Одоо хүнийг өрөвдөх өрөв сэтгэл инхрийлхийг аав хүнээс итгэл үнэмшил гэдэг зүйлийг хүүхэд маань авдаг. Тэгэхээр нөгөө нэг нь хайр халамж байхгүй нэхэр магадгүй ээж нь маш их ажилтай гэр бүл ээж болно. Энэ нэгдэх гэр бүлд одоо тий хүүхдэд хандж хэлэхэд би бол нөгөө ээжийг нь илүү энэ гэр бүлд анхаараач гэж бол хүснэ. Энэ дээрэс нь дээрэс нь бие биендээ гомждог гэсэн мэтэ үзэн ядсан доош нь хийсэн байдалтай байна гэдэг чинь ерөөсөө нөгөө асуудлыг шийдвэрлэдэггүй гэр бүл байх байхгүй юу? Ямар нэгэн гэрт нь асуудал гарангууд асуудлыг шийдвэрлэдэггүй. Тэгэхээр энэ дээр ерөөсөө гэр бүлийнхаа хурал гэдэг нэг зүйл байдаг. Хурлыг бол хийж явах хэрэгтэй. Тэгэхээр эхлээд олох хийхэд бол хэцүү мэдээж ярина. Гэхдээ ямар ч байсан нэг ширээ тойр цуугаад ярилцах хэрэгтэй. Юу нь болохгүй юм. За өнөөдөр энэ 7 хоног чамд юу болсон? Бүгдийг яриад за шийдвэрлэхдээ эцэг их ганцхан гэр бүлд олж байгаа асуудлаа шийдвэрлэх ёсгүй. Хамгийн чухал нь бас хүүхдүүдийнхаа одоо шийдвэрийг сонсож явах хэрэгтэй. Ингэж нөгөө гэр бүлийн бүх гишүүд өөрсдийн тэр болохгүй байгаа асуудлыг ярилцсанараа нэг шийдвэрт хүрнэ тийм үү? Санал нэгдээ шийдвэрт хүрнэ. Хүн тэрнийхээ төлөө ажилдаг. Гэр бүл тэрнийхээ төлөө тэмцдэг. Гэр бүл магадгүй энэ хурал хийснээр айгүй тийм эрэг сайхан тий гэр бүлүүд одоо нийгэмд үүссэн тохиолдлууд байдаг. Тэгэхээр би эхний тохиолдолд бол ингэж зөвлөмөр байна. Нэг аав ээж нэг гэр бүлийн хурал хийгээд нэг зарлаад нэг ээж автагаа гэр бүлээрээ нэг суугаад үзэрэмээ эхний удаа хэцүү байна. Тэгээ 1 дахь, 2 дахь, 3 дахь гээд маш тийм энгийн байдлаар айгүй тийм айгүй айтайхан болоод ирдэг байгаа. Хоёр дахь нь болохоор зэрэг энэ хүүхд маань бүр нойргуудлын асуудалтай болсон байна шүү тийм ээ. Тэгээ нэг хувийн орон зай гэж ярьж нөгөө нэг ерөөсөө өрөөндөө оронгууд л айгүй тийм дотгош байгаа ерөөсөө нэг өрөөгөөр ингээд тусаалагчаад шүү тийм ээ. Тэр энэ бол ингээд нөгөө нэг маш буруу. Яагаад гэвэл энэ маань явандаа нөгөө сэтгцэд нөлөөлдөг. Дээрээс нойргуудл гэдэг бол бас нэг давхар сэтгцийн эмгэг болж явдаг байгаа. Юунаас ч нойргуудад энэ гэдгийг бол шалтгаанаа олох хэрэгтэй. Илүү мэрэгжлийн одоо нөгөө сэтгцийн эмчд бол хандах хэрэгтэй. Нэг цаг хүн бол хамгийн багадаа 6-аас ер нь бол 6-аас 8 цаг унтах хэрэгтэй шүү дээ. Гэтэл энэ хүүхэд маань 1 цаг унтчихна гэдэг бол давхар юм нөгөө невроз буюу нойргуудлын эм шинж тэмдгүүд яваад ах магадaltaй учраас эмчид яалтаа хандах хэрэгтэй шүү гэж бол хэлмээр байна. Энэ нөгөө хоёр дахь кейс дээр ингээд найзуудтайгаа байхгүй болохоор бүр амар их ганцаардж байгаа гэдэг байгаа шүү дээ. Би бас нэг хэсэг яг юм байсан аахгүй юу. Ганцаараа байж өрөөсч чаддаггүй ингээл найзууд завгүй байхаар амар хэцүүсэн таал тэгээл үе хөлтөд хүмүүнтэй үргээл тэгэл яа би ягаа ирэхгүй юм ба гэж одоо. Тэгээд саяхнаас нөгөө ингээд ганцаараа мөртлөөс амар тийм аз жаргалтай байх гэж амар хичээдэг болсон. Тэгээд ахаа тэр бүр үнхээр их тусалт юм лээ. Би одоо ингээд гэртээ тэгээ ямар ингээд найзуудтай уулзч чадахгүй тэгсэн ч гэсэндээ аз жаргалтай байгаа гэх. Гэхдээ Мари чи яаж аз жаргалтай байгаа вэ гэдэг нь аюу сонирн байна л да. Жишээлбэл чи яг өөрийнхөө дуртай зүйлүүдийг хийж гин үү? Яагаад тэр аз жаргалыг ганцаараа ахтай мэдрээд байна? Хуваалцаач. Би зөвөр нөгөө амар тийм хүчтэй яхахыг хүсдэг төрлийн хүн гэх юм уу. Тэгээд одоо хин нэгнээс хамаарал байн хин нэгнтэй цуг яваал тэгээд байх юм бол ингээд надад ирээдүйд ч гэсэндээ жоохон тиймэрхүү юм уу даа гэж бодоод ганцаараа ер нь байж сурах хэрэгтэй юм байна шүү гэж
айгүй хөөрө боцсоохой тэгэл Ааха. Энэ айгүй чухал нөгөө нэг найз нөхдөдөө хамт байхдаа юу бас нөгөө найз нөхдөд гэж харах уу, найз нөхдөсөө бас хамтдаа юу суралцах уу тий. Тэгээд ганцаараа байгаа энэ цаг хугацааг яаж өөр ашигтай байгаа учраас Мари айгүй хаппи байгаах тий. Ямар ч нэг өөрчлөлт орж байгаа. Тэр нь тэгээд эргээд чамд нөгөө ямар нэг юм аз жаргалыг мэдрүүлж байна гэдэг чинь хамгийн нөгөө өөрийнхөө хэмжээнд бол айгүй тийм кул өнгөрөөж байгаа тий. Тэр цагийг айгүй өөр ашигтай өнгөрөөж байгаа учраас чамд тэр айгүй хаппи байгаа болов гэж бодож байна. Тийм байна. За баярлалаа Агшаа. Тэгээд сая би нөгөө нэг найзгүй жишээ зэрэг ганцаараа байгаа. Би найзтай шүү, sorry. Ганцаараа байгаа аз жаргалтай ингэж. Найзны дуулан сонсоол сууж ирсэн. Мамаа энэ амар олон найзтай шүү. Зүгээр яг нөгөө ганцаараа байгаа цагаас айгүй өөр ашигтай байгаа гэж хэлж байгаа юм тий. Миний амар өөр ашигтай юм цаашаа юм бэ гэдэг аахгүй. Тэгэл гоё. Тий. За тэгээд дараагийнх нь асуулт нөгөө найз гэдэг эндээсээ ингэж булхаж орох гэдэг байгаа байхгүй юу? Би яг энэ нөгөө миний мэддэг кейс аахгүй юу? Одоо чи хүмүүжлэхээ айлын хүүхдээ нийлээд байна. Ингээд бол наад хүүхдэйгээ бити найзл гэдэг тий. Тэгэд энэ яг яаж миний өмнөөс юм бэ гэхээр ингээд нэг хүүхдээ аав ээж нь ангийн багштай очиж уулзснаа ингээд баахан сони юм сонсцсон. Тэгсэн чинь л ээж нь шууд нөгөө хүүхдээ ингээд чи надтайгаа найзлахаа байл ингээд одооноос байл ийм хүүхдээ найзлуулахгүй гэд тэгсэн. Тэгэхээр хүүхд ингээд аав ээжийнхээ үгийг сонсоод за энэ хүмүүжлэхгүй юм шиг байна гэдэг тэр найзаа болох хэвтэй юм уу? Эсвэл бол аав ээжтэй зөвлөлтөө тэр хүүхдийг найзлаа явуулах хэвтэй юм уу? Энэ нь ер нь бол айгүй олон тохиолддог байхад тэгээд айгу хэрэгтэй асуулт гэж бодоод оруулсан. Да. Би би ч айгу тань шүү. Би ч одоо айгу тийм нөгөө ээж аавдаа эсрэг юм шиг юм яриад ээж магадгүй манай ээж аавдаас намайг айгуусаа ойлгохоор. Яа тэгэхээр би бол илүү хүүхдийн өнцгөр харж байна. Гэхдээ бас хүүхдүүд юу хэлтийм бол аав ээжүүд бас юуг анхаараасаа гэдэг үүднээс л айгу хэлтий шүү. Манай ээж аавдаас ойлгохоор тий. Би яг энэ үед бол хүүхдүүд чи үнэхээр яг тэр найзаасаа тий нөгөө юу чамд үнэхээр үн цэнтэй зан харилцаа юу гэдэг тий хамтдаа байхад юу нь хамгийн одоо хаппи байдгийг тэрийг аягүй сайн мэдрэх хэрэгтэй болов. Гэхдээ би бол найз бол үнэхээр ээж аав яагаад найзын тэр одоо нөгөө юунд нь оролцох ёстой юм бол мэдэхгүй л. Одоо би бол тэрний эсрэг байдаг байхгүй юу? Яа тэгэхээр алдсан ч онсон ч тэр найзаасаа суралцаж тэр бас дараагийн амьдралд өөрийнхөө алхмыг суралцж байгаа нэг хэлбэр байхгүй. Тэр найз сайн байна уу, муу байна уу, муу тишээ явах нь уу гэдгийг чинь та үнэхээр хүүхдийн хүмүүжил төлөвшлийг өөрийг нь олцсон тий. Хүүхэд өөрийгөө олцсон тохиолдолд хизээч буруу замыг хаагаад явдаггүй. Алдаа гаргаад алдаанаасаа суралцах боломжтой байдаг. Тэрэн дээр бол би аюу итгэлтэй. Яа тэгэхээр магадгүй харин та хүүхдэд нөгөө өөртөө итгэлгүй, өөрийн шийдвэр гаргаж чаддаггүй, зориггүй тий. Тийм хэрвээ хүмүүжил төлөвшлөлтөө өсгсөн бол таны хүүхэд эрсдэлд орох магадлал байгаа. Харин өөрийн гэсэн үзэл бодолтой, өөртөө итгэлтэй, өөрийнхөө ямар нэг асуудал бэрхшээл тулгарсан ч танд бас нээлттэй ярьж чаддаг. Яг тийм хүүхдүүд байгаад магадгүй найз нь тийм байвал тэр найзыг та сонгох гэхээс илүү хүүхэд өөрөө тэнцэнээсээ бүрэн суралцаад илүү бараг нөгөө нэг алдаа болгоноосоо хүүхдийг алдах боломжийг бас ээж аваад өгмөр юм шиг байна. Одоо бол ялангуяа ингээл бүх юм ингээл нөгөө техник технологид хөгжсөн. Яаж яг биднийг ингээл нөгөө зах зээлээс хойш ингээл янз бүрийн хүчирхийллийн хэрэг энэ төр гарч ирэнгүүт ээж аваад илүү нөгөө хүүхдэд аюулгүй байлгахнаас ингээл би ч өөрөө бас яг тийм байсан л да нөгөө яг сургуулийн хаалган дээр авчиж өгөөл тэ буцаагаал яг тэр хаалганаас нь сургуулиас нь очиж авал хаашин ч явуулахгүй дэлгүүр орохсон ч бараг айгастай тий. Гэтэл хүүхдийг өөрийнх нь бие даах тэр боломжийг нь олгоогүй. Тэгээд одоо болохоор яадаг вэ гэхээр багаар энийг хийх хэрэгтэй. Ээж аавд бол энийг хүүхдүүд нийгмээсээ суралцсан, найз нөхдөсөө суралцсан, алдж байгаа алдаа болгоноосоо суралцсан. Харин тэр алдах боломжийг өгөөд алдаанаасаа суралцахад нь та харин чиглүүлэгч хийх юм бол нэг асуудал гарахгүй болов гэж зөв миний хувьд бол боддог. За энэ кейс дээр миний зүгээс сая л өөрөө агш нь ингээд бас тодорхой гоё тайлбаруудыг өглөө шүү дээ тийм ээ. Бас нөгөө талаас нэг хараад үзэх юм бол нэг зүйлийг аяйггүй сайн анзаарах хэрэгтэй. Тухайн найзтайгаа найзлснаас ч хойш тийм ээ тэр хүүхдэд нийлснээс хойш чиний харилцаа хандлага, хичээлдээ анхаарах байдал ч гэдэг юм уу тийм ер нь чамд
ямар нэгэн сөрөг нөлөө өөрчлөлт оронгууд эцэг эхчүүд хөвчлэн дургуутсч хүлээж авдаг. За тэгэхээр зэрэг энэ тохиолдолд яах ёстой юм бэ гэхээр чи найзтайгаа нийлхээсээ өмнө ямар байсан, одоо ямар байгаа гэдгээ маш сайн анзаарч үз. Ер нь хүний хандлагыг одоо тогтцсон тэр төлөвшлийг өөрчлөхөд асар их хугацаа ордог байхгүй юу? Хэрвээ тэр хүүхэд буруу зуршилтай, муу зуршилтай, хорт зуршил хэрэгэлдэг тийм хүүхэд байх юм бол чи тэрийг засч авахд маш их хугацаа орно. Мэдээж найзаагаа ингээд буруу зүйлээс татаж авах гэж байгаа чиний тэр хандлага, сэтгэл бол маш сайхан тий. Гэхдээ чи өөрөө тэрийг татаж авч чадахгүй мэрэгжлийн сэтгэл судлаач биш учраас одоо тэр хүүхдийн даван туулж байгаа зүйлийг мэдэхгүй учраас өөрөө тэр хорт зуршилд автчих магадлал байдаг байхгүй. Юу нөгөө найздаа туслах, харин ч бүр өөрт ч тусламж хэрэгтэй болох ч үе гарч ирж болно. Тийм учраас юуг хамгийн чухалчилж үзэх юм бэ гэхээр чиний хувь хүний одоо үнэт зүйлд чинь, дээр нь харилцаа хандлагт чинь, тэг хичээл сурлагт чинь, ирээдүйн зорилгот чинь сөргөөр нөлөөлдөг найзтай бол тийм удаан найзлахыг зөв гэж багш нь бол хэлж чадахгүй л байна л та. Тэгэхээр энэ дээр л маш сайн анхаараасай. Аав ээж нь бас ямар нэг байдлаар л сөрөг зүйл олж харчаал бас дургуутсан байж болох юм аа энэ кейсийг харахаар. За бид нэр одоо нөгөө нэг токсик харилцаа гэж ярьдаг хгүй хортой харилцаа гэдэг ялтчгүй тийм токсик харилцаа байдаг л та. Гэхдээ яг нөгөө саяны миний кейсийг асуусан хоёр найз бай сонсож байгаа бол ингээд тэр хоёр ингээд бид ерөөсөө тийм токсик биш ингээд зүгээр сайхан найзууд гэхдээ зүгээр нэг хүний л тэр дундуур нь ээжт нь очиж хэлсэн хүнээс болоод тэр ингээ хайр нөхөрлөө яц юмсан таа даахгүй тэгээд та хоёр сонсож байгаа л хэвлэхээрээ. За би хэлчих үү. Яагаад байж болохгүй гэж? Яагаад надад ийм найз байж болохгүй гэж? Би тэр найзаасаа илүү гоё зүйлийг би олж хараад илүү тэр найзаас би өөрт хэрэгтэй тэр сэтгэлийн тэр хэрэгцээ одоо нөгөө мэдрэмж ядэн штэ. Тэр гоё мэдрэмжийг, эрг мэдрэмжийг би авдаг гэж болно штэ. Би болохоор би ч гэсэн өсвөр настай тулгарсан тийм ээ. Миний эргэн тойрон миний найз ч гэсэн тийм байсан. Одоо шинэ бид нэр дургуулаа нийлдэг байсан. Манай 5 найз хүн тамхи татдаг байсан. Тэгээ тамхи татлаа гэж манай аав ээжүүд бидний нөхөрлөг хориогүй. Тэгсний дургаар би тамхинд ороогүй. Яагаад гэвэл би тэр найз нартаа би өөрийнхөө дотоод сэтгэлийг нээж тэр найз нар надад маш их тийм үнэтэй тийм нандин тийм харилцааг тийм зөвлөгөөг мэдрэмжийг өгдөг байсан учраас бидний найз нөхөрлөл хизээч унаагүй. Дээрэс нь би бол тэгж урууддаг даагүй. Давхар нэг юм хэлгээд бол илүү чи тэр найзаагаа өөрчлөхгүй чи болчихвол өө чи ингэчгэлтэй гэж гуйхагаа оронд өөрийнхөө хүсэл сонирхолд найзаагаа нийцүүлэхээсээ илүү зүгээр л байгаагаар нь хүлээмж шүү найзаагаа. Тэгээд ирэх юм бол найз нь ч гэсэн баярлан хоёрын өрхийлж гисэн ерөөсөө тийм асуудал гарахгүй гэж бодож чинь. Тэгээд эцэг эхүүд маань ч гэсэн яг сайн нөгөө өөрийн хэлдэг шиг хүүхдээ ч гэсэн алдах, бусдад туслах тийм ээ бусдыг харьцуулах, эргцүүлэх тэр боломжийг олгоод илүү нөгөө нэг тэр найз нөхөрлөлийн нь бас харилцаа руу бас нэг тэгж орох хэрэггүй хаа гэж зөвлөмөр. Яг бол өсвөр насны хүүхдүүдийн маань хувьд найз нөхөрлөл гэдэг бол ямар чухал зүйл вэ тийм ээ. Магадгүй нэг найз яг зүрхнийх нь найз нь муу хорт зуршил хэрэгэлдэг байлаа гэж бодъё л та хэцүү шүү дээ. Тийм ээ. Ахаад нэг найзтай болдог. Нөгөө найзтай өгсөн шиг итгэлийг өгч чадахгүй байдалд хүрэхийг үгүйсэхгүй байхгүй юу? Тэгэхээр яг энэ кейс тохиолдсон хоёр маань сонсч байвал энэ нөхөрлөлөө бас тийм ээ өргөжлүүлээд үзээсэй гэж бол хүсэж байна. Дээрэс нь ийм найзтай бол яагаад байж болохгүй гэж? Яагаад гэвэл тэр хүний сайхан талыг нь би харж найзалж байгаа байхгүй юу? Тийм. Сая багш нөгөө ярьлаа шүү дээ тийм ингээд тамхи татдаг тийм муу зуршилтай байсан ч гэсэндээ сайхан талыг нь харж нөхөрлөхий. Тэгээ зөвөр сая толгоонд орж ирлээ ингээд сургуулийн одоо багш нар гэх юм уу те ингээд гэр бүлийн харилцаанд айгүй ингээд сөргөөр нөлөөлөд идэв юм шиг надад санагдсан байхгүй бүр нилээ эдэн кейсийг би ингээд олж харсан заяа. Зөвөр ингээд тамхи татчихаал тэр хүүхд баригдлаа штэ тэнгуү шууд ингээд эцэг их рүү залгаж хэлдэг айгүй амир ингээд хүүхчин тамхи татаад байна ингээд яваад байна тэгэл бисийн сууж агаал баригчвал шууд зурм мургийн аалвын групп дээр тавьчих юм бүр ингээд тийм манай үеийнхэн тэгээ тохиолдчихсан хгүй. Тэгээд тэр бүр айгүй хэцүү. Тэр бас эцэг
тэр гэр бүлийн таагүй уур амьсгалыг бүрдүүлэх юм бүр амар их нөлөөлдөг. Тэгээд бас хэрвээ багш нар маань ч гэсэндээ сонсож байгаа бол ингээд тэр хүүхдийн өмнөөс ингээд өөрсдийгөө нэг тавиад ч юм уу те бодоод үзээсэй гэж бүр энэгээр бүр айгүй их хэлхий хүслээ. За зөвлөгөө өгсөн бүх багш нартаа баярлалаа. Өнөөдрийн маань ярилцлага бүр үнэхээр үр шимээ өгсөн. Айгүй олон хүүхдүүдэд бас тусдим болно гэж үнэхээр итгэлтэй байна. Тэгээд уламжлалын дагуу өнөөдрийнхөө дугаарыг хэдхэн үгэнд дүгнээд хэллээ гэж бодлоо. Би ерөөсөө энэ дугаарыг танарт хоёрхан үгэнд дүгнжилж үзүүлээ заяа. Өөрчлөлтийг өөрөөсөө гэж байгаа юм заяа. Энэ ингээд багш байна уу, хүүхэд байна уу, одоо эцэг их байна хамаагүй ерөөсөө л өөрчлөлтийг л өөрөөсөө эхэлчихэл ингээд юм бүх язраатай юм чинь бүгдээрээ байхгүй болчихно. Тэгээд хамгийн эхлээд ямар ч байсан ингээд аав ээж ямар лайтай юм бэ гэж ботхоос өмнө ингээд аав ээжигээ ингээд ойлгох гэж айгу хичээгээд үзээрэй. Тэгэл эн чинь л ерөөсөө өөрчлөлтийг өөрөөсөө л гэсэн. Тийм тэгээд гэж бодож байна. Аав ээжигээ ойлгосныхаа дараа өөрийнхөө юу бодож байгааг аав ээжтэй сайн хэлэх гээд үзээрэй. Сайн манай багш нарын хэлдгээр зөрөгтэй байгаарай. Өөрийнхөө үзэл бодлыг хэлж иж аав ээж өрж ойлгоно. Чамайг шууд ингээд харчаал ийм бодож ин гэж мэдэхгүй учраас эхлээд өөрийгөө ойлгуулчаад дараа нь хамтдаа солиушн хайгаарай. Тийм нөгөө өөрийгөө ойлгуулах аргат нь болохоор орчин цагаа тохируулж байгаад ярилцгаад хичээг тэгээ ярилцах жоохон хэцүү байх юм бол бүх юм ингээд захиан дээр бичээд тэр мөрөнд аваараа шугуулчаарай. Тэгээд сая нөгөө хоёр дахь асуултан дээрээс нөгөө гар хүрэх мөрөхгээд ерөөсөө хиндэ битгий гар хүрээрээ ингээд маш тийм муу сөрөг үр дагаварт хүрэх юм байна. Тэгээ бас нөгөө ингээд энэ бүхэн надаас шалаад байгаа шиг байна. Би л байхгүй болчих юм бол болох юм шиг байна гэсэн бодлоо ерөөсөө авч хай хамгийн гол нь өөр дээрээ сайн төвлөрөөд өөрийгөө бити буруутгаарай. Тэгээд одоо хувийн орон зай гэх мэт асуудал гараад ах юм бол хүн болгонд ингээд ямар нэгэн байдлаар боломж байгаа хүн гэдэг чинь байгаа юм дээрээ биш байхгүй юм дээрээ айгүйх төлөрт юм байна. Тэгэхээр юу лээ? Тийм байгаа юм дээрээ байхгүй юм дээрээ айгүйх төлөрт юм байна. Тэгэхээр байгаа юм дээрээ айгүй гоё тийм аз жаргалтай сураарай. Тийм тэгээ нөө гар хүрэх гэдэвэл манай өмнөх дугаарыг сонсоорой. Манай өмнөх дугаар айгүй гоё болсон байгаа шүү. Тийм тий уур бухимлаа яаж удирдахын зөв буруу нь аль ингээд. Тийм тэгээд аав ээж нартай хэлэхэд хүүхдүүдтэй аягуулсаа итгэж байгаарай. Хүүхдүүдтэй хэлэхэд аав ээжтэй гоё нээлттэй байгаарай. Багш нартай хэлэхэд бас ингээд хүүхдүүдийнхээ өнцгөөс харах гээд айгүй хичээл сураарай. Хүн болгоны ертөнц гэдэг өөр шүү гэж хэлээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе гэж бодлоо. За тэгээд энэ хүртэл сонссон бүх үзэгчтэй баярлалаа. Ярилцсан багш нартай маш их баярлалаа. Бүгдээрээ дараагийнхаа бүр сонирхолтой дугаараар уулзцаа баяртай. За баяртай. Баяртай.